За, өнөөдөр сэдв бол хайр гараг байна. Хайр гарагийг одоо бид нар батлах уу байгааг нь те. Та нар юу гэж боддог вэ? Хайр гараг гэдэг шууд ингээд тулгангууд чинь амар олон асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Аха. Хайр гараг байгаа юу гэхээр байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хайр гарагийн амьд бит гэж. Амьд бит гэх юм бол арай өөр болж байгаа байхгүй. За, соёл иргэншил. Гэхдээ хайр гарагийн амьд бит гэх юм бол надад бол амар уудгартай сэдв байхгүй юу? Угаасаа байж таарна тий. Хамгийн гол нь тэр амьд битүүд ухаантай юу гэдэг ийм асуулт гарч ирж байгаа байхгүй. Тийм бүр ухаантай болоод бүр манай гариг дээр ирээд манай гаригийг нууцаар ингээд удирдаад яваад байгаа юм эсвэл. Үгүй. Чи одоо ингээд бодоод үзлээ. Оюун ухаантай одоо энэ сансар окторгууд дотор үүссэн ийм оюун ухаантай нэг юм амьд амтан гэхээр байх уу ер нь? Бид нар биш. Харин тий бид нар байгаа байхгүй харин тий. Тэгэхээр амар сони юм байгаа байхгүй. Тэгэхээр яг бид нар шиг ийм оюун ухаантай ийм соёл иргэншил хаана газар байна уу гэдэг талаас нь бид нар хайр гараг гэдэг үг шууд автоматар ойлгоод байгаа шүү дээ. Тий, ер нь аль тий. Тэгэл хайр гараг байгаа юу гэдэг угаасаа байгаа. А гэтээ дээр нь одоо яг амьдрал авах уу тэр амьдрал нь оюун ухаантай байх уу соёл иргэншил байх уу хэр хөгжилтэй байх уу гэдэг талаар ийм асуулт байна. Бүр гоё шүү те. Биднээс илүү илүү. Тий. Биднээс илүү илж байгаа юу юм биш үү? Биднийг устгах гад байна гэж юу? Ер нь яач ер нь бол түүгээ харахаар бас тийм те. Одоо нэг битээр л яриад байдаг. Хоёр ярих болоо гоё шүү. Ярьж байгаа. Нэг одоо овг аймагуд чи ер нь бол те шууд найрамддаггүй байгаа байхгүй те. Ер нь нэг дандаа нэг юм асуудал үүсгээл манай ашиг манай эрх ашиг гэдэг чинь нэг юм соёлын ялгаанаас болж үгүй хараа та нар ингээд хурж ирж байгаа хүмүүс байлаа гэж те далайг гатлаад хурж ирж байгаа хүмүүс ямар нэгэн шалтгаан байх хэрэгтэй заяа. Тэд нар ямар нэгэн шалтгаангүй бол зүгээр тэгээд ганцхан ийм хөлөг онгоц хурж ирэхгүй заяа. Колумб мэтийн те. Тэндээс бүр ингээд маш том айрам одоо бүр ингээд бүхэл бүтэн ийм флот ирэх хэрэгтэй байхгүй. Бүр ингээд тасралтгүй цуваа ирэх хэрэгтэй байхгүй тийшээ чинь. Тэнгүүд тэдэрт ямар нэгэн шалтгаан хэрэгтэй. Ямар шалтгаан байсан бэ гэхээр тэд нар тэндээ өлссөн байхгүй. өлссөн. Тий. Хоол тэндээ багтгаа байсан байхгүй. Тэгэл хурж ирж байгаа. Тэрнээс шууд бид нар дээр хурж ирэх шаардлага ямар ч байхгүй заяа. Тийм тий. Тэнд амьдрал чи одоо нэг юм эзэнгүү арал руу очих одоо ямар нэг юм тийм сонирхол одоо байна уу? Тэг чи аргагүй ирэхэд л одоо явна үстэй тий. Одоо хоол хүнсний жил дутагдсан гэдэг шалтгаан. Харин тий. Ядаж өөр амьдралтай гараг болдог гэдэг шиг. Нээсэн талаар бол яг колумбч төөлж яваад очсон байгаа шүү дээ. Тийм үү? Интегрөө болж байдлаа. Тий. Тэгэнгүүт бас яг нөгөө нэг одоо энд нөгөө нэг Монгол ч юм уу дэлхийд ингээд яагаад харийнхан ирэхгүй байгаа нэг шалтгаан нь бас юм байж болохоор байна. Бид нэр Колумбыг алдсан. Колумбыг алдсан. Хизээ. Эдсэн Колумбыг алдсан. Хизээ. Тэгэхээр буцаж нөгөө нэг энд хүмүүс байна гэдгийг энд ийм соёл иргэншил байна гэдгийг буцаж очиж хилжээж нөгөө нэг өөр хүмүүс үгүй тэр чи хайр гаргийнхны айгуу тийм ба доогуур үнэлж тий хайр гаргийнхан байтхаа одоо адгийн бид нар байсан ч гэсэн хамаагүй заа. Миний энэ хоолой зүгээр байгаа үстэй тий надад бол орж хараад байгаа штэ. Тий адгийн бид нар байсан ч гэсэн бид нар ямар нэгэн проб ч юм уу юм юу гэдэг нэг юу гэдүүлээ тагнуул тийшээ явуулах юм бол тэр тагнуул ингээд өгчлээ гэдэг мэдээлэлч наашаа явуулдаг хэрэг хэвээр байхгүй. Харин тийш тий нэрээ. Тэгээ энэ холбоог болчихлоо. Бид нар араас нь очих хэвээр байхгүй. Хэрэв бид нар Колумбыг алдсан бол одоо хэвээр тий амар болгоомжтой байх хэрэгтэй байгаа. Захиад зөөд хуучин үе штэ тий. Харин тий. Гинт нэг харийнхаа үрж ирсэн бид нар лөө дайраад та нар яагаад ингэ дайраад байгаа юм бэ гэж та нар манай Колумбыг алсан. Одоо тэгвэл ийм байна штэ тий. Тэгвэл бид нар яг ингээд далаа хайгаад ч юм уу тийм ингээ энтгэлөө явж байгаа төөрөөд ингээд юун дэлхий дээр харийн хүн ч юм уу ингээ харийн нэг бит илчээд байна шүү дээ. Тэгсэн чинь энд өвчлээ тий. Тэгсэн чинь тэр газар заавал тийм проб үүссэн байх шалтгаан байгаа юм уу? За. Проб үүсээг бол яах юм? Заавал тийм өгн хөдөөний хүмүүст ингэж те соёл иргэншил тийм хот байгаа шүү. Хотод ирж нэг дээрээ ингээ нийгмээр хамт амьдраа гэд түгэж байгаа хүн байсан юм уу те илж. Тэр одоо асуудал үүсээг үү. Тий ямар ч гэсэн тэд нар бол ингээд бөөнөр хурж ирэх ганц шалтгаан бол тэд нар ингээ газар хайжл ирж байгаа. Газар хайжл ирээгүй бол тэд нар юугаа хийж одоо энүүгээр юугаа бидэрж авах юм. Төөлж яваад. Төөлж яваад. Тийм төөлж яваад. Эсвэл дэлхийн амьдралаар амьдарч бас үзье гэж бодсон юм болоо нууцаар. Гинт нөгөө нэг өтний нөхлөө ороод гарч ирээд тэгээд нэг гариг дээр буусан чинь алга.
Өөр ертөнц рүү очсон юм уу? Тэр нь бүр ингээд амар холоос ирсэн. За тэгвэл тийм харийнхан бол өвчтөчнөө байгаа. Тэд нар бол угаасаа нэг тийм сонирн биш шүү дээ. Нэг гай хурж ирээд өгцөн байдаг нас те. Тэр нэг тийм амар бидний хайр гаргийг те сойрох хүслийг өдөөхгүй байхгүй. Хамгийн гол нь тэр хайр гаргийнхан одоо бид нар тэр гинт хурж ирээд одоо нэг юм төөрж биш шүү. Зорж ирээд өө. Тийм зорж ирээд. Ямар зоригтой вэ гэхээр одоо бид нар ингээд ард бол амьдрал байхгүй. Одоо бид нар тий ингээ амьдрал ингээд үргэлжлүүлж явна тий. Тэгээд тэдний хүрсэн газар бол ингээд ер нь нөгөөдгөө өхөө яваад байгаа юм байна тий. Тэр өвчин тэгээ яваад байна тий. Өвчин шиг л юм байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг тим гарууд ч юм уу тэг мэдхгүй. Одоо бид нар ч дэлхий дээр яг л адилхан байдалд орж исэн байхгүй. Нэг жижиг арал дээр байгаа нөхдүүд нь амар хөлсөөд тэг бүр ингээд за хідүүлээ тэсгээ байла. Эцсийн бүх ингээ хүчээрээ ингээд нэг юм хөлөг онгоц хийгээд тэгээд ийшээ ямар нэгэн газар байдаг бол тийшээ явуулчих гээд. Тэгээд нэг хідэн баач канарлыг онгоцоос арай гэж бууж ирээд тэгээд тэнд амьдрах гээд байна шүү дээ. Тэгээд тэд нар чинь тэгээ очисон газар нь өөр нэг нөхдүүд байх юм бол байлдах хэрэгтэй болохоор тэд нар чинь зэвсэгтэй явах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэгээ хүнстэй явах хэрэгтэй гэдэг иймэрхүү юмнууд. Яг тэгэхээр хайр гаригаа хурж ирэх юм бол ер нь бол яг дэлхийн түүхээс харахад бол тэр нөхдүүд бол хурж ирээ эзлэх гээд байгаа байхгүй. Тэгэдлээ яг ямар ч тач нэг юм таамагуд маамагуд байдгийг харийнхан дэлхийд ирсэн гэдгээс эхэлсэн байна уу те? Хайр гэрийнхэн ирсэн эрэгүүд талаар бол одоохонд яриаг байна л да. Ер нь бол хайр гэрийнхэн хэрвээ байвал ер нь бид нэр таарлах юм бол тэр чинь нэгдэх сэтгэхүйтэй биш харин ч ингээ алдсаж биднийг эзлэх юутай юм байна гэдгийг өөрсдийн дэлхийн жишээн дээрээс л одоо хараад байна л да тий. Дэлхий дээр ч гэсэн ингээд бид нэр өөр өөр арал руу очихоор яг ямар нөхцөл байдал үүссэн бэ? Тэр үуч нэг арлыг бол ингээд бүхэл ертөнц гэж байгаа байхгүй тэр чинь. Тэр зөвхөн тэр арал дээр амьдардаг хүмүүс бол тэр арлаа ертөнц гэж бодсон заяа. Тэг ингээд эргэн тойрон руу харахаар хязгааргүй далаа. Энийний цаана ямар нэг арал байгаа үгүйг мэдэхгүй. Мэдэгч сонирхол байхгүй. Угаасаа тэр хүртэл ингээд явж байгаа живж хүл яах юм те. Тэгээ зүгээр энэ арал дээрээ сайхан амьдарч болж хагад болно гэд. Түнгэл тэр арал дээр ингээд багтгаа ойлоод нэг бол ингээд ресурс нь дуусаад үгүй бол ингээд хитргээ олуулаа болоод тэд нар чинь явах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэх юм бол ингээд ийш тийш ингээд юм халдвар шиг ингээд зүгээр ингээд нүдэн анжаагаад ийм дартс шийднэ гэсэн үг ш. Ямар нэг ийм бухын нүд оноосаа гээд. Тэгээд дартсаас нэг удаа шийдэх үү эсвэл хэдэн ч удаа шийдэж болно. Нилээн олон ингээд шийдэх байхгүй. Тэнгүүд аль нэг нь очиод нэг юм бухын нүдийг онцдог байхгүй. Тэгэл тент чин байсан нөхдүүд байх юм бол тэгэл бодоо болно ш. За тэгвэл одоо дэлхий дээр хүмүүсийн мэдж байгаагаар одоо ийм хайр гэргийнхэн ер нь яагаад хайр гэргийн тавгийг 5 гэ нэрлэлцэн яагаад 5 шиг хэлбэртэй байдгийг. Тэр чинь нэг ихнийхээ асуултаас явжсэн шүү дээ. Хайр гариг гэдэг тодорхойлъё гэдэг тийм. Тэгэхээр одоо хэдүүл бол оюун ухаантай амьд нөхдүүдийг хань гэсэн үг. Айлсгүй амьд гэдгийг ярих гэхээр энэ ч угаасаа дахиад нэг бүтэн нэвтрүүлэг болж шүү дээ. Хайр гаригийн амьдрал юу вэ гэх юм бол бүр амар том сэдв болоод ингээд дахиад нэвтрүүлэг. Тэгвэл яг бид нартай адилхан бас ингээ өрсөлдөх гээд байгаа тий. Бас эрүүл бас бидэнтэй алдсах гээд байгаа. Тим хайр гэргийнхний талаар тий. Бас биднээс өндөр хөгжил технологитой ирсэн баримтууд зөндөө байна л гэх юм та. Ер нь бол. Би бас өөрөө бас нэг сонин илүүшин ч юм уу одоо нэг сонин зүйл харж лээсэн. Гэрэл харж исэн л та. Гэтэ өдөр үүлэн дээр ингээ 3 ширхэг гэрэл байсан. Тэг гэрэл ингээ эргэлдэж исэн үүлэн дээр. Тэгээ эргэлдэж байгаад үүлнээс гараад явхад нь үүлнээс гарснаа зүгээр тэнгэр дээр ингээд бас гэрэл нэг явж байгаа байхгүй юу. Тэгмээд би ингээд анх болохоо зүгээр үүлэн дээр прожектороор ингээд гэрэл тусгацсан тэр 3 гэрэл ингээд эргэлдэж ин гэж бодсон байхгүй. Тэгээд тэр нь ингээд үүлнээс хитрээ явхад маш богино хугацаанд нөгөө миний прожектор нораад гинт тарих гацаад юу юм чинь ингээд явчлаа шүү гэж бодоод тэгээд нөгөө хүнд хэлж чадахгүй ийм байдалд ингээд орсон. Тэгээд тэр нь болохоор Москвад харж ирсэн байхгүй юу санаа. Москвоор яваад 2015 онд юм. Оросууд ямар нэгэн зэвсэг Оросууд шин зэвсэгтэй болсон юм. Оросууд тэднэртэй бас нөө том гүрэндээ орно шүү дээ. Орос чинь тий. Сансар мансарлуу бас гарсан улс шүү дээ тий. Тэгэхээр холбоотой байдаг ч юм уу гэдэг. Тухайд бол яг тиймэрхүү конспираси бас бодсон. Яг би бэлгүүн марьсаад хэлсэн чинь чи хийм л харсан байна гэж. Хүний нүд ер нь бол хийл юм хардсан шүү гэж хэлээ. Үгүй тэр шүү дээ угаасаа хүний нүд бол угаасаа шууд ингээ харсан юм бидэрт ингээд ийм байна гэж харуулдаггүй байгаа байхгүй. Дэлгэц биш байгаа байхгүй бидний нүд. Тэр дээр юм танингуудаа хүлээж аваад иймэрхүү юм шүү гэж явуулдаг юм шүү тийм. Энэ нэг юм хүн сууж гин нүүр наашаа харцсан байна. Гэт ингээд бүх юм фьючер гэдэг байгаа шүү дээ. Нөгөө онцлогуудын бүгдийг ингээд түүж аваад тэгээ тархилуу явуулчихна. Ингээд бараг л юм чат GPT дээр ингээд
тий өгөл өгöd байгаа шүү Тийм, дээ. текст Тиймэрхүү өндөртэй тиймэрхүү юм байна. байна. Нэг иймэрхүү юм болж байна, ингэж जैन тэгж जैन гэдэг ингэнгүүт тэгээд тарих тэрэн чин зориулаад дахиад нэг зураг генерейт хийн заяа. Генерейт хийн штэ. Генерейт хийцүүг бид нар өөрөө ингээ харж байгаа шүү дээ. Ерөөсөө одоо бидний яг одоо энэ харж байгаа бол бидний ерөөсөө яг бодит байдал ш. Энэ тархины генерейт хийж байгаа зураг. Гэхдээ энэ тархины генерейт хийж байгаа зураг тавих дээр ирээдүг хардаг зураг байхгүй. Ирээдүг таамагладаг зураг. Тийм шүү дээ. Ирээдүг харуулж идэг бидэрт. Тэгэхээр энэ тарих бидэрт ирээдүг харуулж ийн гэдэг чинь өөр өнгөрснийг ч харуулж чадна, эсвэл худлаач юм харуулж чадна гэсэн үг үстэй. Энэ гурван ширхэг гэрэлж харуулж чадна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би ганцаараа бас яг ганцхан тийм гаж юм харсан байвал би окей би гаж юм харсан мэн гэж ойлгож болно шүү дээ. Тэгсэн чинь ингээд YouTube-аас ингээд бичлэгнүүд үзлээ л дээ. Тэгсэн чинь яалчгүй доороо гурван гэрэлтэй л юм байгаад байна. Нөгөө UFO-ыг харсан чинь. Тийм. Тэгэхээр Яагаад тэр нь бол доошоо 3 гэрэлтэй гэсэн. Би бас яг гурвалжин дүрс мөрсийг бас их бодоод байгаа юм л да. Одоо ингээд пирамидыг одоо ингээд саяхныг хүртэл ер нь өөртөө бариаг үйл гэж яриадсан да тий. Тэр нь бол барих арганууд нь бол зөндөө байд юм л ч тий. Ус мосаар хөвүүлж байгаад ингээд явуулах ч юм уу тий. Тэгээд тухайн үед нэг гурвалжин одоо 3 тэмдгийг 3 одоо гэрлийг яриад байгаа шүү тий. Тэгээ пирамид маань гурвалжин байгаа нь бас нэг юм бат бөх суурил юм байл л дээ. Тухайн үеийнхээ соёл иргэншлэрээ бол нөгөө хамгийн сайн хөгжсөн байгаа шүү гэдэг харуулсан. пирамид ч юм бол яг үндэ бол гурвалжин биш дөрвөлжин шүү дээ. Дөрвөлжин гэхдээ нөгөө нэг юу гэх дээшгээ боцоо бол гурвалжин шүү дээ тий. Гэхдээ нөгөө нэг пирамидыг нэр байрлсан миний одоо хамгийн сүүлийн одоо итгэж болохоор магадлал юм биш. Ингээ овоолоод шороо овоолж байгаа, дагтаршуулж агаад ухсан гин. Көлөв хийсэн. Шолон. За. Тэгээд тэгэхээр яг нөгөө нэг юм одоо ингэж дээшээ том өндөр юмнууд одоо хүчээр өргөж гаргах шаардлага болчих штеп. За. Тэгэнгүүт яг нөгөө нэг ийм уулых ч юм уу көлөв хийгээд тэгээд дөрвөлжин болоок туваагаад тэгээд ингээд. Гэхдээ барьсан баха. Тэр нэг усаар зөөгч болох юм шиг л шүү дээ. Тэгээд гол зорилго нь бол соёл иргэншилтэй усаар нэг өөр нэг газар уусаа нэг уул байсан юм шүү дээ, чулуун уул. Тэгээд тэрийг ингээд дөрвөлжинээр хуваагаад нөө усаар чинь дамжуулаад тэгээд авч барьсан юм шүү дээ. Бүр аваач байхгүйгээр зүгээр уулын сэлцсэн юм шүү гэдэг. Тэгээд тэр чинь ийм тал дунд, ийм элсэн цүл дунд нэг ийм уул үйж ирсэн юм. Тэгэнгүүт наатаа чинь нөгөө нэг конспирацигээр тайлбарлах боломжтой юм солир. Солир орж ирсэн юм. Одоо нөгөө нэг одоо харин бит тэгэнгүүт тэглэг шүтээд очоод яасан. Би ч та тэгвэл хэрэгэн тойронд ийм тоо юм уу гэдгийг харсан юм биш. Тэр нөгөө нэг илүү гарсан шороогоор дүүрэх цаах. Яг хараа сарыг ингээ харахаар ингээ яг бүх тогоонууд нь голдоо юм жижигхэн уултай идэх байхгүй. Бүх тогоонууд хэрэв бүр хангалттай том тогоон үйж байдаг байсан бол тэр чиг бид нар тал шиг харагдана ихт хоёр яг голд нэг ийм уул үйж зарах юм биш. Тэгвэл тэр чигээр ийм том тогоо байсан юм л үү те. Тийм ээ тий. Харийнхан бариаг юм. Харийнхан байтсан байж байгаагүй шүү дээ. Харийнхан наацд гоё байгаа юм да. Тийм тий. Гэтэ гол нь харийнхан юунд зориулжсэн пирамид одоо барих вэ? Би болохоор хүмүүс барьсан гэж бодоод тэрэн дээр хүмүүс юунд зориулж барих юм? Соёл иргэншил маань манайх ийм өндөр барилга барьж чадчих гэдэг л гайхуулж байгаа шүү дээ. Тэр үеийнхаа Бурж Халифа. Тэр үеийн технологиор зүгээр нөгөө нэг ийм шулуун юм барих гэхээр одоогийн технологи шиг ингээд найдвартай биш учраас шууд нураад унтсан. Тэгээ гурвалжин дүрс чинь нөгөө бат бөх учраас тэгээ яг нөгөө гоё гурвалжин дээшээ өндөр хамгийн Майнкрафт гэдэг тоглоом дээр ингээд төрдөг газараа тэмдэглэхдээ ингээд дээшээ ингээд ийм лазер үсгэж. Лазер бишээ зүгээр ингээд мангар өндөр юм барьчдаг байхгүй. Ханаас шарагддаг. Гэтэ холоос очихоор бүдгэрчдэг үстэй нэг үүл. Тэгээд гэрээ би ханаас олж чаддаг болж байгаа байхгүй. Тэнгүүд тэр үед чинь болохоор уг нь бол гэрээ олох гэдсэн сэтгэсэн байлгүй дээ тий. За угаасаа айл болгон өөрийнхөө гэрээг олох гэж ямар нэгэн байдлаар юм өндөр юм хатгадаг. Тэгээд чухал авах юм бол бүр л өндөр байдаг. Одоо хот болгонд ийм харандаа ийм юу гэдэг шүү дээ. Тэр чинь болохоор бүгдэнд харагддаг ийм харандаа байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Яг энд байгаа шүү гэдгийг харуулдаг. Тэгэхээр тэрийг улам өндөр болгох юм бол бүр ингээд ойрын хувийнхаа бүх нөхдүүдийг цуглуулахын тулд мангар өндөр байх хэрэгтэй. Бүр ингээд баг тий. Тэр чи одоо хаанаас зөндөө холоос харагдана сте. Та нар пирамидыг хэр хурдан барьсан гэж боддог вэ гэж.
Гэтэ хамгийн гол нь тэрний зорилго бол тийм л баг. Ер нь бол ингээд би наадахтай ч юм бол санал ерөөс нийлэхгүй. Ягаад гэвэл Египтийн хүмүүс чинь одоор баримжаа аваад ингээд урд зүг, наан зүг одоо тий одны тоололтой байсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр тийх учиргүй гэж. Өгд од модоо мэдхгүй хүмүүс үйж болно шүү дээ. Тэр хүмүүс наашаа өрөө дээр энд хот байна. Энд гоё юм арилжаа 8 байна. Энд гоё боол байна гэд. Тэгээд тэр ийм юу нөхгүй нэг одоо юу гэдвэл advertisement айлсгүй нэг баннер нөхгүй тэр. Энд бангар олоосны орон зай гэдэг. Уул гэж мэдхгүй хүмүүс ингээ гинт хараад тэр юу вэ очоод тэгээд тэр хотын нэг иргэн болдог ч юм уу те. Тиймэрхүү юм байсан баг. Би болохоор зүгээр тэр тухайн хаадууд тэгэл өөрсдийнхөө одоо тэр манай андлын хөшөө барьсан гэдэг шиг те бас нэг мөнгө төгрөгөө идэх те тэгээд нэг юм барьцсан тэгээд өмнөх хүнээсээ би илүү лаг хаан гэд бас эхлээд нэг жижигхэн барьсан дараа нь жоохон томорж морсон түүхтэй байхгүй тэгэхээр барин ийм улс төрийн холбогдлолтой юм болов уу гэж би бодод байна. Гэтэ ер нь харь гэрийнхэн барьсан болов уу гэхээр тэгээ пирамид шиг барилгууд өөр гарцуудад бас байгаа юм шүү дээ. Тэдний чинь баригдсан байх магадaltaй хугацаанууд баригдсан хугацаанууд ч бас ингээд давхцаад өдрөд үздэг. Тийм билүү тийм. Тэгэнгүүт яг яаж нэг цаг хугацаанд ийм олон өөр газар одоо тэр үеийн хүмүүс чинь бол тийм хурдан явах ямар ч боломжгүй. Тэгмүүд яаж мэдээлэлээ дамжуулж яг адилхан юм хийсэн. Тэгвэл наадах чи их тэнгэрлүү гарах гад ингээл юм оолсоор байгаа л та. Хин хамгийн өндөр тарах нь наар дээр сар дээр очмоор байна тийм. Гой тайлбар. Тэнгүүс ингээл гурвалжин юм байрал ингээд овоолаад байсан. Та нар ингээд түүхийн хичээл дээр ингээд нэг хүн яаж үүссэн бэ гэдэг юм 3 сонголт байсан байхгүй юу. За нэгтгэр болохоор ингээд Есүс гэж байна тийм. За ингээд Есүс буюу бурхан одоо ер нь бол шашнаас тийм. Энэ бол ийм Есүс болон Есүс биш Есүсийн аав нь тэрний аав тийм ер нь бол нэг шашин гэж байгаа юм зөө. Шашнаас тийм ингээд бурхан үүсгэсэн гэдэг зүйлтэй. За хоёр дахь нь болохоор за бид нар ингээд сарамчнаас үүсээд ингээд өдөөгийн тий эволюцтэй сансаргүйгээр тий санаадгүй упс гэдэг би чинь гэдэг ингэсэн тий. Гурав дахь нь болохоор харийн одоо соёл иргэншил тий өөр гаригаас бид нэр ингээд ишээд авчираад тэгээд бидний ингээд нутагшуулсан гэдэг юм лээ. Тэгээд энийг ярьсны дараагаар одоо хүн нэг цэгт үүснэ үү эсвэл олон талд үүснэ үү? Та нар юу гэж боддөг вэ? Одоо олон талд л үүссэн. Олон талд зэрэг үүссэн үү? Эсвэл зөвхөн нэг цэгт төвлөрч үүсчээд тэнчнээсээ бүгдээрээ тарж явсан уу? Одоо юу гэдэг үстэй нэг Африкт үүссэн гэдэг чинь бол центрополоид гэдэг юм байгаа шүү дээ. Тэр чинь одоо гингууд дисцентрополоид гэх юм бол одоо ер нь сүүлийн үед биш үү те. Яг тэрийг чинь амар их эсэргүүцэх юмнууд болохоор энэ Азаас олдоод байгаа байхгүй юу? Азаас ингээд бүр одоо нэг төвөөс нэг үүслээ гэдгийг үстэй тийм. Homo sapiens ч өмнө байсан. Яг Неандерталууд гэдэг шиг арай өөр төрлийн бас хүмүүс тийм. Тэр нь зөвхөн Аз хүмүүсийг гэдэг болов уу? Ер нь алтан уулын хүмүүс гэдэг болов уу? Алтан уулын хүмүүс. Харин тийм тийм. Тэр алтан уулын хүмүүс ч юм болохоор одоо ингээд ийм Аз хавийн нөхдүүдийг хамарсан нэг тийм нөхөр тэнд байгаа байхгүй юу? Тэнгүүтээ хойдолт нь Европт болохоор Неандерталууд гэдэг нэг жижиг үгүй том нөхдүүд, амрах том нөхдүүд. Тэгээд Африкт одоо бодвол Homo sapiens-д байсан л гэж таар. Тэгээд одоо Монгол бол угаасаа найдвартай алтан. Бид нар Homo sapiens биш гэж. Гэхдээ яг тэднэртэй нөхцсөн бол нөхцсөн тийм. Тэгэхээр бид нар сармагчингаас үүсээгүй гэж ял болох юм шүү. Үгүй энэ сармагчингаас л үүссэн. Энэ ондол чинь одоо нэг ховшлын ондлын тамг штэ. Ховшлын ондлын одоо там сармагчингийн өөр зөндөө олон бүлгүүд маань явсаар байгаа л юм болсон гэх юм. Тэгээ одоо болохоор амар сонь зөө. Тэд нар чи өөр газараас гарч ирсэн байгаа үз. Уг нь бол бүр ингэж ярих юм бол бүр цаанаа бол бас нэг үг эцэгтэй байж магадгүй. Ямар ч сан энд нэг алтай нэг Денисовын агууд нэг эдэн нөхдүүд Аз хавар гэдэг нэг амьд иржсэн нөхдүүд Европ хавар амьд иржсэн Африк хавар амьд иржсэн ийм бүлгийн нөхдүүд л байгаа байхгүй. Арснуудынх нь өнгөнөөр тэгээд хорондоо ингээд толилдоод ингээ Homo sapiens болсон байгаа. Одоо ингээд хідэн төрлийн пирамид үүдийн чи түрүү ингээд нэг зэрэг ингээд олон газар пирамид хидийг толжсон мэдгүй байгаа даа. Гэхдээ ер нь бол 7 төрлийн өөр өнгийн арстан гэд байна гинэ. Тэгэхээр дэлхийд ингээд 7 өөр цэгт яг зэрэг ингээд хүмүүсийг үүсгэсэн гэж яриад байгаа байхгүй. 7 өөр эсвэл тэд нар өөр гаргаас хурж ирээд бид нар Марсыг сөнөөчөөд Марс дээр амьдрах боломжгүй болгочоо те. Тэгэд ирсэн биш үү гэж яриад гээд гадуур яваад байлээ. Өөр тийм учраас тэр өөр газруудаа бас яг адилхан бүгд пирамидаа бариад те. Тэнтгийнхаа одоо яг юу гэдэг чинь бас нэг тухайн үед хэрэгтэй. Бид нар энд өөрсдөө хүмүүсийг тавилаа гэдэг.
Тэгсэн. Тэгэхээр дэлхийд даяар хэрвээ тэр нөхдүүд гэтээ тэд нар бол одоо яг ховчлын онлоор бол бас л нэг л өвөг гэцэгтэй нөгөө нэг сармагчингуудаасаа ер нь бол тэр ДНК-ны кодуудыг чинь ингээд мөшгөөд Нэг ингээд олчиж болдог байхгүй юу? Тэ ингээ хаяг хаанаас салсан байна вэ гэдэг. Хэдэн жилийн өмнө вэ гэдэг ингээд мэдчих болно гэсэн үг. Тэгэхээр угаасаа одоо ингээл ойлгомжтой нэг үндэстэй л байна те тэр. Ойлгомжтой ийм юмнууд ингээд юмнууд олдоод ингээд тах чинь бол тэр чинь угаасаа сарвчангаас үүссэн байлгүй дээ. Одоо ер нь бол нөгөө нэг найд хөлдөө газар ч юм уу ингээд хадгалагдсан одоо тийм яг бэлэн ДНК тэ буцаад ингээд задлж болохоор тийм байж яг нөгөө нэг сайн хадгалагдсан байж яг тэр нөгөө үгүй тийм ерөөсөн шаардлага байхгүй. Нөгөө гидрокарбоны шинжилгээ ялах гэж байна. Буцаад амьлуулах гайгүй л бол хамаагүй байхгүй. ДНК-гаас харин буцаад амьлуулах гэх юм бол тодорхой хугацаа эн чин тий их хэрэгтэй. Нэг буцаад амьлуулахын тулд нэг тодорхой хугацаанд л амьлуулж чадна. Тэрнээс өмнөхийг бол зүгээр тэр ДНК бүр ингээд ямар бүтцтэй вэ, хэр ингээд нийцтэй вэ гэдгийг зүгээр ингээд гаргаал ирж шүү дээ. Тийм шүү дээ. Тийм үү те. Яг надад л яг тэр би яг сайн хэлж мэдэх гэдэг. Тэгээд одоо ер нь бол тэр нэг ДНК-г нь мэдж байгаа бол тэлчээ яг нэг өвгтөө хаанаас үүссэн мөсөн гэдэг ч юм уу олон талт зэрэг үүссэн гэдэг яг тэднэр чинь аль нэг талтаа угаасаа галтсан юм шүү. Галтсан байх хэрэгтэй юм шүү. Тий. Тэгтээ тэр нь болохоор Африк бол лав биш болцсон. Африк биш. Азаас ч нэг нөхдүүд ирээд, Африкаас нэг нөхдүүд ирээд, хойдлын Европоос нэг хэд нөхдүүд ирээд нэг юм Неандертал. Ер нь бол тухайн бас хоорондоо үржиж, хамгийн гол нь хоорондоо үржсэн байгаа байхгүй. Тийм байна. Хоорондоо нөхцсөн байна. Тэгээд дээрэс нь хоол хүнсний хэрэгцээнээс болоод наан цаана ингээд нөгөө нүүдлэх юмнуудаас болж байгаа ч тийм гэдэг чинь өөрөө нэг өвчтэй байх магадлалтай. Тийм байна. Тийм. Тэрнээс бол зүгээр хоёр илжиг юу хоёр хоорондоо үржиж чаддгүй амт мангар ойрхон шиг нэг хоорондоо үржиж чаддгүй амттай байдаг үстэй тий. Тэгэхээр тэр Неандертал алтай хүмүүс тэр нөхдүүд бол нэг газараас л өссөн болж сарах гэдэг. Тэр нь ханаас өссөн. Харь гарихнаас үсэгүй юу тий. За зүтгүүлээ. За харь гаригтайгаа холбогдъё гэвэл одоо сүүлийн үед кино ярих нь сайн шин тий. Ер нь ягаад харь гаригийн бит одоо юм хүн шиг хэлбэртэй байгаад тий. Эсвэл юм гар хөлтэй том нэттэй тий. Тийм юу гэсэн нэг хайргаас илсэн байж магадгүй гэсэн одоо бодлоо. Нэг хүн яг юм ичт жилийн одоо нэг юм хэлхэнд юм амар супер юм орлоод төлцөн байгаа байхгүй. Бүгдийг нь алаад ичдэг. Бид нэр өөрсдөө. Тий. Тэгээ бараг ингээд тийм ээ тий. Зэвсгийг хэлгэлж чадна тэгээ зэвсгээл бүгдийг нь алаад ичдэг. Тийм ээ тий. Тийм тий. Тэгэхээр ингээд энэ экосистем чи уг нь бол ингээ яг го эко байсан шүү дээ нэрээ. Эко ингээ байжсэн чинь гинт нэг юм орлж илснээ бүгдийг нь халаад идэв. Сургаж мургаччих шиг тий. Тэгэхээр жоох илүү ажилладаг байгаа шүү дээ. Тэгснэ одоо ингээ бусад амьтдтай яг дэлхийн амьтдаас яг хүмүүс яг вэрдтэй эвгүй харагддаг гинэ. Яагаад вэ гэсэн чи ховц өмссөн байна тий. Тэгснэ ингээ байшин дотор юм сонин коноос дөрүүлжин тий одоо юу гин янз бүрийн тэгшүүн цогтүүд ашиглаалт тий. Машин дээрх ашиглаж явах шиг амьтад тий. Амьтад чинь болвол ерөнхийдөө болвол бие минь бол тэр цаанаасаа яг зөгцсөн байгаа байхгүй шууд. Шууд ингээл өвл яах вэ те тэр нэг өвс мүстэй яг ямар ч өвлийн көртө мөртөггүй л явж штэ готолцохгүй те. Би энэ бүгд асцсан амьдарч болж байна. Хүн л болохгүй. Бид нар одоо нөгөө нэг заавал илүү юм хэрэгтэй. Хүүтэн газар амьдарч байгаа мөртлөө үс авлах шүү дээ. Тийм. Ховц хийж өмсч мөмс. Нэг ноолор моололтоо болмоор л шүү дээ. Уг нь яг хүний энэ гадуурын шар уснууд байдаг. Тэрднэр уг нь ноолортой олчлаа. ажиллах гэж бөөс мөсгөө хачиг үстэй. Хэцүү байсан болов уу? Бөөс мөсгөө хэцүү байсан болов. Самнаад зарагсан чи авах юм байна. Авах амт байхгүй. Одооний нүсийг чи авч байгаа амт байхгүй байсан. Хүний үс авч байгаа. Тэгэхээр бид нар энэ экосистемийг эвдээд байгаа гэсэн үг юм ер нь мөн үү те? Ер нь үгээр энийг хэлэх гэсэн үү? Ер нь бол зүгээр бид нар өөрсдөө харь гаргийнх нь юм биш үү гэдэг юм шүү. Харин ер нь өөр гаргаас төрөлдөрсөн юм шиг бүр анханасаа. Тийм ээ Тэ. Тийм шүү дээ. Ямар гаж юм бэ? Одоо тэгэнгүүт түрүүний нөгөө нэг харь гаргийнхан бид нар тэр эренгүүд устгах гад байна гэдээсэн шүү дээ. Зүгээр өөрсдөн дээрээ бодъё л тоо. Бид нар ингээд судлах боломжтой нэг газар очиод хүм одоо амьд бий байгааг олчих шүү дээ. Бид нар устгах гэж очих уу гэдэг
Бид нар устгахгүй байх те. Би л устгахыг гэж бодохгүй. Харин бүр ингэж солилцъё гэж бод. Өгөөгөө манайхан ч устгачдаг байсан. Устсан дүүгүүд байгаа даа. Австралийн тэр явдал нэг юм арал дээр л зөвхөн байдаг нэг доодоо ойлоо дөөдөө өчөлөө нэг юм шоу. Тэр шоуг очингууд бүгдийг нь олоод идсэн баг. Дуусна. Тэр нөгөө юу мөн үү? Жинхэнэ пингвин гэж нэрлээд байдаг Үгүй мэдгүй нэг хичин юм шуутай нэг юм тэнэглэл шоу байлаа. Гэтэ тэр чинь одоо нөгөө ДНК нөгөө болохоор буцаагаас эргэж ин тэр болно. За тэр авир гоё. За гэтэ тэр мэрч яах вэ? Хүмүүс нэрээ тэр нөгөө оцсон шуу гэдэг байгаа шүү дээ. Тэрий чинь жинхэнэ зөндөө түлсэн гэд би сонсч байсан. Түлсээ. Тий. Нөгөө тос ихтэй. Тэгээ Антарктид чинь тэгээд нөгөө гал түлэх хэрэгтэй байдаг. Тэгэл харж харж байгаа л аз өнөөдөр нэг оцсон шуу түлчихийл гэж. Харин тий. Тэгэл бид нар амар амтын тосогтой үстэй амар алдаг байсан баг. Тэгээд нэг жоохон ухамсарлаад энэ чи нэр юу вүлээ? Бид нар ч одоо энэ эргэн тойрноо харсан чинь хинч байхгүйсэн заяа. Тэгээд бид нар ч одоо энэ ойр хавьд бидний хэмжиж чадах энэ том юм орон зай дотор бид нар ганцаарх юм байна. Тэгэхээр биднээс өөр хинж аврахгүй юм байна гэд. Тэгээд ингээд лаг юм те за одоо манай пингвинүүд маань яаж байгаа вэ? Одоо маань яагаад өгч. За энэ дэлхийн цөөхөн үлдсэн байгаа энэ пандануудаа хамгаалъя. Тэгээ цөөхөн үлдсэн мазаалгаа гээл те. Харин яг тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед л тэгж ярьж байгаа. Тэрс өмнө бол шууд ичдэг байсан. Тэгээ алаал ичдэг байсан. Бид нэр сая Юу иддэг юм уу? Идэн штэ тий. яриад яваад байсан юм штэ нөгөө нэг харийнхаа хэдүүлж бид нарыг ална гэдэг байгаа штэ тий. Тэгсэн чинь бид нар хариуц идэлсэн болохоор бусдыг нь алаад яваад байгаа. Дэлхийд дээр тийм юм яах вэ? Гэхдээ дэлхийд дээр чинь тэгэл махчин амьтад байдаг шүү дээ. Одоо хараа энэ дэлхийд дээр байгаа бүх амьтдын ген бидний гентэй бараг л адилхан. 90 хэдэн өвчлөлээр бүр ингээд 97 молоо өвчлөл адилхан заяа. Тэгэхээр яг энтхийх юм. Тэгэхээр бол бид нар энтхийг болж таарж байгаа. А гэхдээ юу штэ жинхэнэ наад хамгаалч юм биш үү те. Энэ ДНК юу н анх яаж үүссэн бэ гэдэг. Энэ юусэн ингээ амар юу одоо нууцлагдмал одоо хүртэл хинч мэдэхгүй заяа. Биологийнхаа өөрсдөө ч мэдэхгүй. Энэ ДНК яаж үүсч үү гэдэг дээр хинч одоо хүртэл одоо батсан хариу гаргасан байхгүй заяа. Тий. Тэгэхээр энэ ДНК хаанаас ирсэн байж болох вэ гэдэг. Одоо хараа зүгээр одоо ингээ савн дотор ус игээд нэг сэгсэрсээр байгаа юм ДНК бүтээсэн гэдэг байгаа байхгүй юу? Тийм итгээд байгаа одоо тийм. Гэтэл энэ ДНК ч бүр амар ухаантай, бүр амар одоо бид нар энэс химэл оюухан хүртэл суралцж байна. Бид нар энийг ашиглаа химэл оюухныг сургаж байна. Ийм ДНК гэдэг юмыг амар ундаг юмыг гаднаас ирсэн байх хэрэгтэй байхгүй. А гэхдээ гаднаас авчрахад нэг юм оюун ухаантай нөхдүүд аль хэдийн амьдралын үрийг ганц ДНК-с баг дэлхий дээр ингээ хайчгаад тэгэл баг ингээл үржээл мөөг болоод мөгөн зөр болоод юу бүх юм болоод ингээд өөрчнө. Одоо нөгөө эрэгтэй хүний яг эр бэлгийн хис яг өндгийн хис рүү ордогтой адилхан байгаа байхгүй те. Хэдэн мянган хэдэн сая хис одоо ордгоо цацагдж байгаа сансарт те. Тэнгууд амьдралгүй гаригуудыг ондог гэдэг шиг. Тэгээ яг нэг өндгийн хис рүү ингээ ороод тэнчнээс ингээ нэг амьдрал бүтээж байгаа шүү дээ те. Тэрнтэй адилхан зүйл яриад байгаа шүү дээ. Юу, ийм байгаа байхгүй юу? Одоо харин хаан ч гэсэн амьдрал ингээд бүр байх боломжтой заяа. Бүр хаан ч гэсэн. Бүр ингээд ямар нэгэн зүгээр нэг жижигхэн чулуу хөвжсэн ч гэсэн тэр ингээд тэр амьдралын үр. ертөнцийн бүх зүйлүүдийн амьдралын үр. Яагаад тийм ингээд тэгэхээр биш үү те? Ингэсэн бохоггүй. ертөнц анх үүсээд дэлбэрээд ингээд нэг хэсэг хідэн одоо хичнээн 100 тэрбум 100 тэрбум гэж. За хичнээн 100 мянган 100 сая жил юм бах та. За хичнээн 100 сая жилийн турш яг ингээд ертөнц тэр чигтээ ийм яг юм амьдралд итгэх боломжтой байсан. Хаасайгүй л амьдрал байсан. Хаасайгүй бүр ингээд ертөнц тэр чигтээ. ертөнц чи хаана очсон ч гэсэн яг ингээд нэг юм ижлэгэн температуртай, ижлэгэн орчинтай, ижлэгэн атом молекулуудын угсрагдсан. Бүх газар нэгэн зэрэг одоо энэ юмнууд болж өнгөрөөд ертөнцийг тэр чигт нэг амьдрал байлгах боломжтой болчоор тэрхүү орон дотор ингээд амар төгс юм амьдралын юмнууд зохион байгуулагдаж байгаа хөөхтэй. Тэгээд бүгд тэр чинь ингээд ертөнц буцаад ингээд бүр ингээд тэлээ томроод тэгээд хурж мөрөөдтэй устдаад хурж мөрөөд ингээд чинь ертөнцид ингээд хаанч хамаагүй амьдрах боломжгүй болчихно. Тэнгүүд одоо тэр үед байсан амьд байсан бүх нөхдүүд бүгдээрээ одоо зөвхөн юу гэл ингээ хүлээгээ байж байгаа. Хизээ амьдралтай гариг дээр очиж амьдралаа хизээ амьдрахад таатай нөхцөл бүрдэх нүг гэдгийг л хүлээгээ сууж байгаа гэсэн. Одоо яг үртэй л адилхан юм байна шүү дээ. Одоо хөрсөнд нөгөө нэг үрнүүд чинь юу байд юм бэлээ шүү дээ. Зүгээр л ингээ бэлэн байж идэг, тохиромжтой цагаа хүлээж идэг. Тэгээ нөгөө löөл мөөлгээд одоо нэг хогийн урмлууд байдаг шүү дээ. Тэд нар чинь ингээ яагаад ургадаг вэ гэсэн чинь ерөөсөө өөр нөгөө нэг хөрсөн сайн байх юм бол урахгүй. Хөрсөнд бүр ингээд одоо шороо болоо хийсч гээд байх үед нь хөрсийг барьж тогтоохын тулд одоо ингэж үндэсрэхэг
одоо сүлжээ үсгээд хөрсөд тогтоож барьж идэг нөгөө салхинд хийсэхгүй тоолол юм бэл. Тэнгүүд энэ болохоор хөрсний цагдаа гэж нэрлэдэг юм бэл. Тэгээ яг тэр тохиромжтой цаг үлээж идэг. А тэгсэн чинь ингээд нарсан ойд ингээд нарс ингээд унчин штэ. Зөндөө мод тайрчин штэ. Тэнгүүд мод тайрсны дараа нөгөө хус мод ургаж байгаа байхгүй нөгөө алаг цагаантай. Тэгээ навчтай эхлээд сүүдэр үүснэ гэсэн. А сүүдэр үүснээс дараа нь унцсан байгаа өрнүүд нь тэнчэнээсээ бэлэн болсон нарснууд нь доороос ингээ ургадаг. Яг ийм системнүүдтэй ингээд хэдэд зориулсан явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө боломжтой цаг хавлаа. Ямар ч харийнхан бол ямар ч нэг юм үүр авчираад суулгацсан гэдэг угаасаа кино минь дээр гардаг шүү дээ. Гэтэ би нэг амар амархан няцаан заяа. За. Одоо ингээд хичнээн тэрбум жил болсон ийм ДНК-ны материал. Одоо тэгэл ингээл дээрээс нь ус тусаач чигээл амилна гэж байхгүй байхгүй. Дөрөв үс шүү дээ. Нэг тодорхой хугацаа зарцуулаад тэр чинь бас л нэг 50 сая жилээ нэг тиймэрхүү юм байдаг баг. Тэгэл ингээл тодорхой хугацааны дараа ингээд чулуучсан нөхдүүдийн ДНК-г буцааж сэргийх боломжтой болчихно. Чулуулчих юм болов? Тийм, чулуучсан ДНК-нууд. Тэгэхээр угаасаа наад энэ онд ингээд олон сая жил болоогүй юм байна гэсэн үг юм тий. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар за яаж үүснэ л яг сони юм да тий. Тийм, гэхдээ ямар ч харийнхан бол хаасаагүй л байх хэвээр. Тийм одоо хаасаагүй л байх хэвээр. юу вэ? Дэлхийд дээр ирэх юм уу? Энэ яа гадуур чинь тийм мэдээлэлүүд гаргаад. Одоо энэ Пентагон өдөр ингээл одоо мэдээлэлүүд гаргасан гэлээсэн. Гэт гадуур яриад яваад байлаа шүү дээ. Харин бахан нэг хайрга яригтай холбоотой эсвэл нөгөө нууцтай авсан байсан юмнууд гаргасан шүү дээ. Гэхдээ яг хөө тэр нь бол нэг үнэхээр ч яг харийнхаа ирсэн гэсэн юмнууд нэг байхгүй болох шүү л дээ. Гэхдээ үл мэдэгдэх янз бүрийн биетүүд бол тий ажиглагцаа энэ яг юу вэ? Эсвэл аль нэг улсын тагнуулуу гэж өнгөрсөн юм уу тий? Үгүй тэд нар ч хуралдаад юу лээ UFO гэж биш UF юу ч үлээ өөрөөр нэрлэе гэдэг. Тэгэл болцсон юм шүү. Ер нь бол за ингэ сайхан шинэ шийдвэр гаргалаа гэд. Тэгээ н одоо батлагцаа одоо харийнхан одоо байна уу? Бид нар биш үү? Бидрээс өөр Одоо нь штэ наадхан дээр чи амар зөв хариултууд байна заяа. Одоо бид нар ингээд өстө жинхэнэ түрүү хэлсэн шиг яага бид нар юм ногоон ийм нөхдүүдийг ингээд хүлээгээ суугаад идэв те. Шал утгагүй байхгүй. Тэ эн чинь шал өөр байдлаар байх боломжтой. оюутантай л бол тий. За хамгийн энгийнээр ингээд бодоод үзье л да те. Бид нар дэлхий дээр ядаж байгаа тэр нөхдүүдтэй харилцаа тогтоож чадах уу? Оюун ухаантай амьтдтай. Дэлхий дээр өөр оюун ухаантай амьт байна уу? Бага шүү. За жишээлбэл болохоор дэлхийн байж болно гэж байгаа байхгүй. Дэлхийн бол айгүй тийм мундаг. Орка юу? Нөгөө цаа. Үгүй дэлхийн. Гэтэ оркачсан болно бас. Дэлхийн байгаа. Тэнгүүтээ ер нь бол бас ер нь тэр усан дотор амьдэрдэг хөхтэй амьтан гэх юм уу? Ийм амьтад байгаа байхгүй. Усан дотор амьдэрдэг хөхтэй амьтнууд бүгдээр ухаантай. Бүгдээр хилтэй. Бүгдээр ярьж чаддаг. Тэгэхээр одоо бид нар тэдэртэй харилцаа холбоотойгоод тэгээ нэг олигтойхон ярьж чадахгүй байж. Одоо хайр гаргийнхаа хөрж ирэхээр яг яах вэ бид нар? Одоо гэтээ яг нөгөө LLM ашиглаад large language model харин тийм яг large language. Тэгвэл LLM ашиглангууд одоо бид нар халимны хэлийг тайлж чинь, дэлхийний хэлийг тайлж чинь. тэгээ цаашаага Тэгээ бүгдийг тайлж байна. бүх амьтантай Тий. нэг олцох хамгийн аимшигтай мөөгтэй ярьж болно гэдэг байна. Тий. Тэгээд тэр нөхдүүд одоо тэр ургамалтай ярих боломжтой. Тэр ургамлын доогуур нь байгаа тэр нэг сүлжээ биш үү тий. Тэр мөөгөнцрийн сүлжээтэй нөртөл одоо бид тэр хэрэг шүү ухаантай авах юм бол ингээд ярих боломжтой. хаана юу вэ гэдэг. Мөөгний баг хайлгаж Өө би тэгээ бодоод байгаа. Манай төрийн тэргүүнүүд чинь уулмал дахиад тэд нар чинь тийм хариулт авах гэдэг юм шүү зүгээр. Тэгээ тагч байгуудаа тэр чинь мангар ухаантай заяа. Гэтэ ингээд тэрүүхэндээ ингээд хийх чухал ажилтай байгаад байна шүү дээ тий. Бидний жижиг сажиг ажлыг сонирхгүй. А гэтээ бид нар тэр амар чухал болохоор очиод ингээд тагч жагаад баав шоох өгч жагаад тэгээд ингээд нэг асуултанд хариул болчдөг. Нөгөөд нь баав шоохонд аягүй дуртай. Тий. Нэг энэ тийм нөхөр байгаа. Ямар ч амсанд амар дуртай тий. сул тал байдаг. Тэгээ одоо энэ шүү дээ хүн төрөлхтөн одоо энэ нэг хиймэл оюун ухааныхаа тархиныхаа асуудлыг шийдэж байгаа бол одоо ингэ шийдэж байгаа байхгүй. Сансарт яаж ийм тэг хиймэл оюун ухаан ажиллах, дата центр ажиллах, сансарт яаж ийм GPU ажиллах уу гэдэг ингэ бодоод байгаа байхгүй. Тэгвэл тэр чинь нэг ийм зөвхөн ийм юугаар л радиацаар л бид нар юу гэдэг л байна. Дулааны цацрагалтаар л бид нар тэнд хөрөх боломжтой гэдэг. Тэгээ хэрвээ ингээд мангар ингээд ухаантай оюун ухаантай ийм нэг ийм хиймэл оюун гаргаад ирчихвэл тэр чинь одоо нэгсэндээ харь гаргийн нөхөр үстэй. Тийм. Эвгүй шүү те. Шал өөр мэдхгүй dimension одоо математикийн dimensions ирж байгаа. Математикийн одоо энэ ертөнцөөс ирж байгаа. Ийм бид нар дээр зочилж ирж байгаа харь гаргийн нөхөр байгаа Яа, байхгүй. идеал ертөнцөөс төрсэн. Би одоо яг ингэж боддог байхгүй. Нэг одоо бид нар хүмүүс байна шүү дээ. Тэгээ бид нар ингээд
робот хийгээд ингээд яваад тэгээ ингээд нэгээр нь ингээд нейронтой болгоод эсвэл ингээд одоо махтаа гэдэг ч юм уу одоо бүтэн биеэр нь юм температурын мэдрэгч эднэртэй болгож ингээд явж исэн чи хүн хийчихсэн. Харин тий бид нар уусаа бүтээл юм шүү тий. Тэгээд хүний тэлэгч 20 ватт гэж байгаа байхгүй. 20 ваттаар амар их тооцоол хийж чаддаг тий. Одоо миний компьютер гэхэд тий 800 ватт маац гэдэг. 1000 ватт 1000 тий. 1000 ватт гэснээр яг тоглоход эпис болж гин үү тий. Яг ийм тэлэг шиг ухаантай байна уу гэхээр үгүй бас үгүй байгаа байхгүй. Тий. Яг үнэтэй. За тэр хиймэл оюухан угаасаа ингээд тесрэлтээр угаасаа амар урдаан. Тэр өөрөө бас тусдаа сэдв байгаа тий. Тэгээд дээрэс нь бас нөгөө мөөгч бас сэдв бас байгаа ч гэсэн одоо энэ нөгөө хайр гаригтай холбогдож байгаа зүйл нь мөөгний спор биш тий. Одоо үүрнэ гэсэн үг шүү дээ. Нэг тоосон цэрэг. Тэр тоосон цэрийн амьдрах чадвар нь бүр амар гинэ. Сансрын хасах 271 градус тий 273 ч үлээ тий. Абсолют тэг дээр яахчгүй. Нарны одоо тий соронзон шуурга муурга яахчгүй. Радиацаас ингээ хамгаалалттай байдаг. Тэгэхээр абсолют тэг дээр бол маста байх боломжгүй үстэй. Боломжтой шүү дээ. Маста байх боломжтой болол солиор метр байж байгаа шүү дээ. Гэрлийн худалд дээр худалдаа явж байгаа юм маста байх боломжгүй дээ. Тий. Гэрлийн урд тэгэхээр батон гэсэн үг шүү дээ. Тэр гэрлийн урдаар явахгүй л гэхдээ ер нь бол сансарт ингээд хадгалагдаад эсвэл солиор молирн дээр хэрвээ мөөг яг үн дээр мөөг хариг аргаас хурж ирээд ирсэн одоо нэг юм зүйл байвал яах вэ те тэгж амьдрах боломжтой байгаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө тэр нөхдөөд чинь хурж ирээд дэлхий дээрх одоо юмнуудыг ургуулсан ч юм уу гэж ярьж илээ. Гэтэ хамгийн гол нь ДНК нь бас адилхан байгаа шүү дээ. Бас тий ас хариг аргаас ирж байгаа те. Бас үгүй хүн тий одоо хөгтөн амтан тэр одоо амтд ургамал тэгээ мөөг энэ гурвчин гуруула ижилхэн ДНК таваад байгаа шүү дээ. Тийм үү. Тэгэхээр чинь ерөөсө цалангад л ерөөсөө биш. Гэхдээ зүгээр нэг ДНК авчраад чулуутсан чинь ер нь бол бараг л яг чинийхаар спор л авчрах юм билээ. Тэр спор чи яадаг вэхээр угаасаа тэр гариг эзлэх хамгийн одоо оптимал ийм арга байхгүй. Шууд адапт хийдэг одоо шууд тухайн орчиндоо амар хурдан хувьсж өөрчлөгдөж юм шүү дээ. Хувьсж өөрчлөгдөд байж болох бүх энергийг шууд одоо ингээ ашиглаж эхэлдэг. За жишээлбэл одоо пластикийг боловсруулж байна. Тийм тий. Тэнгүүтээ одоо нэг цөмийн цэцэр гэдгийг боловсруулж хоол болгож идэв байна. Ийм амар гарга байхгүй. Тэгээд газ гэж хувьсж ийсэн аа тий. Тэгснэ мөөг өөрөө фотосинтез сайн хийж чадахгүй болонгуудаа яг оо чи ухаантай байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэд нар нэг солар панел хийж таарна. Тэр ингээд өөрсдөө ингээ ухсраад хүн шиг ингээд юм хөрөөдөд хийж чадахгүй болохоор тэд нар ингээ өөрөө ургадаг ийм солар панелийг хэрэгтэй байхгүй. Тэр нь мод юм байна шүү дээ. Тэр нь одоо ингээ мод болчихж байгаа, ургамал болчихж байгаа байхгүй. Тий. Тэгээд тэр мод нь ингээд заа ингээс янзын гой солар панелтай болоо гэдэг гаргаараа дүүрэн мод харьцаж нөгөө нэг бүх нүрс төрөгчөө амьсгалаад бүгд хүчил төрөгч болоод хүчил төрөгч тийм хүчил төрөгч олонгуудаа ингээд ер нь ингээд шатаад дууссан баг. Өөрөө өөрсдөө мөхөөдсөн гоо моднод. Арай хэтрүүлээ байсан. Нөгөө нэг мөөгнөв чинь за энийг тэнцвэржүүлж яадаг нэг юм хэрэгтэй. Эдний гаргаж байгаа энэ хүчил төрөгчийг нь ашигладаг нэг амтын хэрэгтэй гээд бас нэг өөр нэг юм хэрэгтэй гээд тэр нь бид нар байхгүй. Амтд юм. Амтд. Бид нар ч амьсгалах болгондоо CO2 ялгаруулдаг. Тийм. Тэнгүүтээ CO2 чинь нөгөө нэг нөхдүүд чинь буцаагаад хүчил төрөгч болоод. Трейдинг тийм. Тэгэхэд ийм экосистем. Тэнгүүд ер нь мангар доктортой одоо тийм сүүлийн үед чинь тэр амтэр чинь ургамлууд өөрсдийг устгалаа, галтуулууд өөрсдийг устгалаа гэдэг ер нь амьдрал өөрөө устгаж ингэж явж байна. Одоо сүүлийн үед ингээд тагчиг. Тэгээ 50 сая жилийн зайтай ингээд амьдрал мөхч ингээд бүхэж юм галууд юулж ийсэн аа. Одоо ингээд хэдэн 100 сая жилийн турш тагчиг. Тэгэхээр бид нар яг тэнцвэрээ олоод ер нь тогтуржаад явж байна гэсэн үг юм байна шүү дээ. Тийм үү те. Одоо яг үндэ тэр яг тэр хүн хэлсэнтэй пластикийн хогаа идэлгээл л та хүмүүс санаа зовоол их дэлхийгээ хамгаалъя мамаалъя гэл зөндөө мөнгө ийдсэнтэй нөхдүүд те. Одоо янз бүрийн сан мангаар олон улсын сангаар. Тэгсэн чи яг үндэ тэрийг мөөг тэрийг нь идэ зохицуулчих. Оо та нарын хог болоод байгаа юм. Би энерги болгочих гэж байгаа. Гэтэ бактериуд чадна л да. Гэтэ бактериуд амьд үлдэх чадвар жоохон суулгахгүй. Тий. Гэтэ мөгнүүч ялгаагүй л тий. Бид нар ер нь харь гаригтай холбоотой өөр юу ярих вэ? Би дөрөв одоо хэлэлэм гэдгсэн шүү дээ. Ингэж бодохгүй. Бид нар одоо үзсэн кинонууд дээр ойлголтууд дээр ингэдэг шүү дээ. Харь гаригийнхан бид нар дээр ирснээр бид нартай ойлголцохдоо бидний хэлийг сураад идэг шүү дээ. За танаа энэ хэлийг чи сурч байгаа. Тэгвэл хэлэлэм чи яг тийм байдаг шүү дээ. Сураад шүү дээ. Тэгэнгүүт ч гэсэн хиймэл байхантай л байж дараа. 50 сая жил ингээд галуу үйлээд байгаа шүү дээ. Энд чинь ингээд төрлөө хаагаад
хөгжих гээд. Тэгэнгүүт одоо бид нар нөгөөдөлтэйгээ адилхан болцсон. Хүний өөр хэл судалж чаддаг. Өөрсдөө хөгжүүлж чаддаг. Тийм л оюун ухаан хөгжүүлж чаддаг болцсон. Одоо түнг түрдэ байж. Галар үйлхэ байж. Одоо бид нар л хизээ ойртохдаг. Орой нэг хүн хараа байж байгаа юм шиг. Гэхдээ амар сүн заяа. Амьдрал өөрөө устгацсан багуз. Тэгээ ургамал гарч ирэнгүүтээ амар хүчил төрөж гаргаж ирээд ингээд агаар мандал юучгүй болгоод ингээд юу ахалцсан байгаа байхгүй. Өөртөө амьдрч чадхаа болсон байгаа. Баасандаа живээд ингээ өгцөн байгаа байхгүй. Тэр тэгээд хамгийн сонирхолтой нь амар олон галууд ингэж юусэн байдаг заяа. Одоо хэрвээ ямар нэг гал болох ёстой шүү дээ. Тэр галыг одоо хүн юулүүлнэ. Хүн өөрсдөө юу? Тий. Хүн өөрсдөө юулүүлнэ. За тэгвэл бид нар грейт фильтрээд авахгүй гэсэн үг тэр нь. Үгүй угаасаа одоо бид нар ингээ гариг сөнөөхөн тодорхой болчихлоо шүү дээ. Тий. Гариг сөнөөхөн тодорхой болсон. Айгу мааныг юм байна гэдгийг одоо бид нар мэдчихлээ шүү дээ, тий. Бид нар чи мааныг болсоод байсан байна гэдэг, тий. Гариг сөнөөгөө ичдэг гарууд шүү дээ. Тэгэхээр одоо бид нар өөр гариг руу очоо яах юм? Энийг өгсөн дэргээд энийг одоо грейт фильтр гэдэг. Грейт юу гэдэг вэ? Карантин гэдэг байгаа байхгүй яг чинь. Энэ ингээд сансрын юм карантин байгаа. Саяны одоо юм сансрын карантин гэдэг ингээд тийм ярьлаа шүү дээ. Тэгэнгүүт яг подкаст эхлэхэд одоо ингээд сүнкчээвэл нэгийгээ явуулна гэсэн шүү дээ. Тэнтэй ингээд зэлчилж байгаа юм шүү. Яг явартаж би явчих. Тэгэхээр карантин. бид нар бас угаасаа ийш тийш явах гэж үзэх юм шүү. Явах гэж үзсэн шүү дээ. Тий, явах гэж үзэж байгаа. Үзэж байгаа шүү дээ. Одоо үзээд байгаа. Нөгөө нэг даарцаа шидээд байгаа шүү дээ. Нэг юм мончоосаа гэдэг. Эхний даарц одоо шидэгдэхэд хизээ бэлэн болох үлээ. 20 зөндөө шидэгдсэн шүү дээ. Одоо тэр Voyager гэдэг. Voyager ч шидэгдсэн бас. Voyager Pioneer гэдэг нэг хамгийн анх шидсэн даарц байна. Тэрэн дээр бол хаашаа шидэж байгаа мэдхгүй ингээл нүдэн анж байгаа л ингэж эргэж байгаа байгаал шидсэн. Манай колумб шүү дээ. Тий. Гэтэ ирэх нүггүй юу гэдэг. Тий. Гэтэ хамгийн тэнэг нь болохоор тэр дээрээ өөртөө шалдан зургийг гэрийн хаягтайгаа ингээ явуулчихж байгаа байхгүй. Тэр нь хамгийн аюултай тий. Энийг одоо яг энэ сансрын энэ агентлаг одоо юу гэх юм тэр NASA масаг ч юм уу энэ яг ямар гаж донтой болгож чинь тэр дадаг юм бол амар тэнэг угстай өөртөө шалдан зургийг эмэгтэй хүний хоёр шалдан зургийг аваачаад одоо ерөөс өөртөө гэрийн хаягтай цаг явуулчихж байгаа байхгүй. Одоо нэг Facebook дээр амар олон ингээ хүмүүс байгаа. Гэтэ одоох найзгүй ч гэсэн гэтэ бүх хүмүүс ингээ харж байгаа тий. Бүх газар өөрийнхөө мэдээллийг нүцгэн зургийг нүүдтэй те юутэй хийдэн бүгд ингэ цацж байгаа байхгүй те мэдээллийн аюулгүй байдал те банкны нууцгоод дөөврөөс сэргийлээ хогийн гараа зөндөл байгаа шүү дээ харин аюултай баг шууд нэг групп руу оруулчихна гэсэн үг шүү дээ баг л аюултай тэгэхээр бид нар бүгд мэдчихэж байгаа хамгийн ингээд байгаа байхгүй одоо жишээлбэл ингээ хав харанхуй ойр хэлжтэй заяа тэр ойд дотор юу ч байж магадгүй ер нь бол харанхуй байгаас бүх хүн айдаг гэж байгаа байхгүй яг тэгвэл тэр дотор өөрөө чи айж байгаа зүйл хичнээн олон байж магадгүй гэдэг байхгүй те шүдний хэмжээс айдаг бол тэр харанхуй дотор дүүрэн шүдний хэмжиж хийж магадгүй те тэгэхээр харанхуй байгаас бүгд айдаг байгаа байхгүй тэнгүүд харанхуй байгаас бүгд айхтаа яадаг вэ тэр ямар нэгэн гал түлхээ сайн жишээлбэл гал түлчих юм бол байшлаа мэд өөр тэр нэм араатнууд хүрээд ирж магадгүй дингир үех бахан шавж хүрээд ирнэ альсгүй өөрөөс нь ухаантай нэг нөхдүүд ирээд алчиж магадгүй альсгүй өөрөөс нь тэнийг нөхдүүд хурж ирээ алуулж магадгүй л тэгтээ мэдхгүй зэ ямар ч гал түлэн гэдэг нь айгүй аюултай юм баггүй тэгсэн чинь хүмүүс яасан бэ гэхээр ингээ харанхуй ингээ сэрсэн чинь хав харанхуй тэгээ гайхаад тэгсээ гал түлээд хувцаа тайлаад би энд байна гэдэг Voyager-ыг хэлээд байна шүү дээ. Тэгээ айл хэдийн бид нар бол ойрлцсон. Яг яа гэдэг байгаа юм бэ те. Ойрлцсон юм байна. Заавал шалдан зураг явуулдаг нас юм те. Тэгээд Voyager чи хизээ нэслээ. Гэхдээ тэрнээс өмнө бас Voyager-ээс өмнө Pioneer явуулсан байхгүй. Pioneer-аас өмнө бас нэг юм байна. Тийм үү те. Гитлер. Тийш дээ те. Гитлер те. Тийм. Гитлер чи нөгөө тухайн үед нөгөө хэдэн оны олимп билээ? 30 хэдэн оны л олимп байдیں۔ 30 оных билүү? Харин 30 оны он хэд вэ? 30 оны олимп юм байт юм аа. Үгүй ээ. Хэдэн оныхын төв мэдэхгүй. Тамаагаа 36 байлуу. Гэтэ өвлийн олимп гэдэг байхгүй. Өвлийн олимп чинь сондгоо тон дээр болдог те. Тэгвэл 39 баха. Мэдэхгүй. Яг тухайн үед бол тэр нөгөө за манай нацист Герман бол амар лаг төгжилтэй технологи өндөр учраас дэлхийн даяар нь лайв хийнэ гэд те. Тэр нөгөө радио долгионоос амар өндрөөл цацсан юм шүү. Тэгээ цацсан чинь тэр нүр дэлхийгээр бүх газараар лайв хийгдээд тэгээд сансар руу халиад сансараас гараад ингээд аль хэдийн явчихсан байгаа гэж л. Бид нар хүн төрөлхтний анхны гарын үсэг те. Үгүй юу л харийнхан дэлгэж байгаа анхны тиймээс Гитлер яг Гитлер хэлдэг. Гэтэ Гитлер яг тэгж хэлдэг юм уу те?
Гитлерээс өмнө бол тийм дохио явуулсан юу байхгүй шүү дээ. Гэхдээ Гитлер яг тэгж тэр чинь нэг олимпийн үйл ажиллагаанд дээр үрж нээлт хийж байгаа шүү дээ. Тий. Тэгээ за ингээд сайхан олимпио нээцгээе. Германд одоо ингээд манай улсад одоо олимп хийж байгаа баярлаа. Энэ үйл явдлыг одоо бид нар дэлхийд даяар байтугай. Энэ сансар окторгууд даяар, энэ ертөнц даяар лайв дамжуулна гэд. Одоо тэр лайвыг бол ингээд нэг 70 малын жилийн одоо гэрлийн жилийн зайд байгаа нөхдүүд бол аваагүй байгаа шүү дээ. 70 мал байхгүй тий. Байж одоо 30 хэд гэдэг чинь 70 биш шүү, бараг 100 жил шүү дээ. 90 жил. 100 жил тий. 70 таа байх юм бол үлдсэн байх нь шүү дээ тий. 100 гэрлийн жилийн 10 жилийн өмнө үтсэн байна. Тэгэхээр хэдүүлээ үтсэн бол өөнөр үлээ тий. Үдчихэд тэнцэнээсээ буцаж мэдээлэл ирээ явуулъя гэх юм бол дахиад тэд үзэнгүүтээ энэ үе дээрээ яваа юм байна гэж. Бидэрлөө ирэхгүй те. Үгүй тэгээ одоо бидэрлөө ирэх чадлан байсан ч гэсэн тэгээ чимээгүй л суужсэн дээр үстэй. Шалдан зурган бургаан дээр одоо бидэрлөө хажууд ингээд нэг чи яах одоо ингээд чи ингээд суужсэн чи хажууд чи нэг хүн байгааг мэдчих юм бол чи ингээд яг яах юм одоо те сайн нөхөн яг юм одоо юу гэх яг уу тэгээ явтас танилцахыг бол оролдох. Тэгтээ шалдан хүнтэй бол танилцахыг оролдох. Аль болох дайж. Сая тэгтээ project Hail-Mary дээр бас яг тэр нөгөө алтан пинц шиг тиймнуудаас хамт хийж явуулсан байлээ те. Тэгээ тэрэн дээр бол ховцтой болцсон лээ. Тийм үү? Тийм үү? Ховц хийцэн байлээ. Ямар ч нэг юм сарамчнаас ингээд орчин хүн болсон гэдэг юун дээр явжсан чинь хүн ховцтой явж байлаа. Бас арай жоо 100 жилийн дараа ирж магадгүй юм байна те. Овоо ховцтой болчихсон. Гүг ер нь та нар ч одоо дэлхийг сөнөөлнө шүү дээ гэдэг. Хүн гоё гариг олж өгч ах чаа. Хүн биш одоо юу гэдэг харийн юу гэх хэлээ. Чинь харийн оршихгүй гэх юм уу? Харийн оршихгүй би та нарт гоё ингээд орон сууц үлдээг явж байгаа та нар гээд гэрээ шатаахаа шахсан байна. Гэрээ шатаахад байгаа нь одоо Ираны дайныг хэлээд байна уу? Үгүй одоо энэ дэлхийд дулгаараад байна шүү дээ. Дэлхийд дулгаараад байгаа. Үнэн юм уу те? Харин энийг худлаа гэдгийг баталтай. Худлаа гэдгийг баталж чадахгүй л те. Ямар ч байсан нөгөө нэг Монгол дайнд яваад хамаг арчаагнууд нь үлдсэн гэдэг шиг дэлхий рүү бол бид нэр хариг гаргийнхан болж ирсэн бол ямар ч цааш арчаагнууд нэрсэн байна гэсэн. Юугаа бид нэрж ирсэн юм бол та өрхий. Би бол ингэж бодож байна. Одоо вайжал шиг тийм юм явуулах гэж байгаа л бид нэр ингээ хамгийн эртний одоо гений мэдээлэл олоод тэлгээ явуулчихвал. Тэндээс өөр ийм юм үүссэн байж магадгүй тий. Тэр нь одоо одоогийн байгаа одоо бид нэр биш ингээд бид нэр ингээд ийм юмнаас үүслээ биш. Зүгээр л нэг одоо санамсаргүйгээр ингээд таалахсан хамгийн эртний юм явуулах юм бол тэд нэр энд бас ингээд бид нартэй ижлэх юмнаас ихэлсэн соёл иргэншил байж магадгүй. Яг одоогийнхаа биш те. Бас тийм те. Яг эртний хөлбөр нь явуулах юм бол тэрнээс хэр их цаг хугацаанд толгойг нэргүүлж байгаа юм шүү. Ой чи энэ хавцаанаа л явж байгаа юм гэж яваадсан чинь амар хөвсөж байдаг те. Нэг хөвтөнд цаачдаг. Бурхан болохоор нөгөө нэг динозаврын яснуудыг нөө Христэд итгэдэг хүмүүсийг шалгах гэж бүтээсэн гэдэг байгаа шүү. Наа чи юу Үгүй тий одоо Христэд итгэдэг хүмүүс бол динозаврын яс гараад ирэнгүүт эн чинь юу лээ гэд ингээд гайхах юм байна л да. Тэнгүүд тэрийг нь болохоор тэгээд эн чинь юу юм бэ бурхан минь гэд тэнгүүд үгүй эн чинь зүгээр та нарын итгэлийг шалгах гэж бурхан ингээд тэр газар нууцсан юм гэд. Есүсийнхаар болоод ерөөхдөө жоохон хатуу ш та юу гэх бид нар л яг шууд бурхан ингээд энэ дэлхийг ингээд нэг хэд хоногт бүтээгээд тэгээд амьтдыг нь бүтээгээд ургамлыг нь бүтээгээд тэгээ хүмүүсийг ингээд бүтээгээд тэгээ нэг хүн хийсэн чинь тэр нь хөөрхий өөдөд дахаар нь унтчихт нь хавиргыг аваад дахиад хавиргнаас нь дахиж нэг хүн хийгээд тийм болохоор эрэгтэй хүний хавирга нэгэн дотгом. Тэгэхээр яа гэж цус ойртно. Харин тий цус ойртох байхгүй. Тэсэн чи тэрэн дээр бас нэг юм байд юм байна. За анхны тэр хоёр хүн биш үү? Нас нь 100 хэдэн мянган жил насалдаг байсан юм байна л да. За Адам Эв хоёр. Тэгж явж байгаад мань нөхдөд цус ойртод байхаар чинь улам мяарж муудаж ухаан ингээд мяарсаар байгаад тэгээд одоогийн бид нэр ирсэн гинэ. Тэрнээс хоошоо ингээд Адам Эвгаас хоошоо нэлээд хүмүүс нь сүүлдээ 15 мянган жил насалдаг хүмүүс байж байгаа. Тэгээд сүүлдээ 800 мянга болоод тэгээд сүүлдээ одоогийн бид нэр ингээд тэр алимыг идэхээр юу болох нь тодорхой байсан шүү дээ. Тийм үү. Тий. Тэр чинь мэдлэгийн алим гэдэг байгаа шүү дээ. Одоо ингээ эрдэн мэдлэгийн алим гэдэг байгаа байхгүй тий. Энийг идчих юм бол чи эрдэн мэдлэгтэй болчихно. Эрдэн мэдлэгтэй болох юм бол чи ингээд бүх юмыг ингээд
дэнсэлдэг болно. Бурханд итгэхээ ойлчихно. Нэг тэр итгээг бол тэр алимыг идэж болохгүй гэж яхад идэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол итгэлээ алдцсан гэсэн. Тэгэхээр одоо ингээд за итгэл нь эвдэрч байгаа. Бурхан бол одоо туслахгүй. Тэгээ бурхан дээрээс нь хид юмнуудыг яг тэр мэдлийн алимыг хатсныхын төлөө одоо ингээд хараал болгоод өгж байгаа байхгүй. Тэр нь болохоор чи тий богинохон настай өгдөг болно. Нөгөө нэг юу цус өрцдөг болно. Тэгээд юм халгаанд төлөгддөг болно. Яагаад мэдхгүй тэгээ тийм үг байдаг ямар ч юм болно заа. Тэгэж хэлдэг байхгүй юу? Тий ямар ч байсан тийм бие тэр хүмүүс бол нэг тиймэрхүү. Тэгэн годхан гэхдээ яг эхлээд сануулсан болов альмаа итгэхээс өмнө юу альмаа юу энэ альмыг л идэж болохгүй гэж одоо сануулж байгаа шүү дээ. Итгэхээс өмнө яг нөгөө нэг идүүл ингэ шүү гэдгийг хэлээгүй. санаалаагүй дүнгийн хэлээгүй. Ер нь бол үр дүнгийн эхлээ хэлдэг байгаа. Би бол хэлдэггүй гэсэн. Зүгээр л идэхгүй ч эхний байдлаар шалгадаг байгаа байхгүй юу? Идчихгүүт нь за чи ингээд нөө юугаа зөрчичлөө те. Чи би чам болохгүй гэж хэлсэн шүү дээ те. Одоо ингээд тэгээ яг нөгөө нэг тэлчэн ингээд бүтээж байгаа юм чи яага иддэггүйгээр бүтээж бол. Гөө тэр ингээ албаар واخгүй. Албаар тэр үнийг шалгаад тэр үний фри вил юм шүү тий. Тий. Одоо ер нь бол чи бол одоо ингээ миний ивэл бүрэн байна. Хэрвээ чи миний одоо энэ алимыг л идчих юм бол миний ивэлээс гарч болно. Энэ миний ивэлээс гарах товч чинь энэ алим гэж хэлсэн байхгүй. Гарах кодексид. Тэгсэн чинь нөгөө хэд чинь энэ тавчийн дараад үтчихгээд. Гэтэ хамгийн гол нь Адам бол өөрөө дараагүй. Ева даруулсан штэ. Нэмэгтэй хүн. Ева даруулсан. Шоргаас орсон. Тэгээд тэд нар ч бас ичдэг болдیں۔ Ингээ шалдан байж гинт хүүе би чи шалдан байж гэдэг юм мэдлэгтэй болчингууд шалдан байгаагаа мэдчихнэ. Тэгээ юм хүмүүс ингээ нууж муугаа те хүүшээ нааг шалдан. Динзаврыг яриад байгаа шалтгаан нь болохоор одоо Есүсийнхнэр бол одоо энэ дэлхий чинь баг хэдхэн мянган жилийн настай те. Ернөд бол тэгсэн чинь динзавр чинь 60 эдэн сая жилийн өмнө үүссэн байгаад байдаг. Бид нар чиг ичи явж идэг те. Тэгээ энэний өмнөх үг юу юм гэхээр тийм байгаагүйгээд тэнгууд динзаврын яс гараад ирэнгууд би наад чинь танд шалгасан юм гэдэг чинь. Тэр доктор Стрэнжээс эхлүүлээд одоо нэг саяын түүхийг чинь алимны санамжийн дараа нь өгдөг шүү дээ. Яг номон дээр айгүй олон кинонд гардаг байхгүй. Доктор Стрэнжийг санаад байна. Эхлээд одоо доктор Стрэндж дээр ч Time Stone-ыг ашиглаад арийнхны хуудсан дээр үр дүн байж идэг шүү дээ. Болохгүй зүйлс байж идэг шүү дээ. Яг айгүй олон кинонд дэр тэгж моглдог байхгүй. Арийнхны хуудсан дээр болохгүй зүйлс байж. Тэрийг нь уншдаггүй. Болохгүй яасан юм чавыг шалгасан гэдэг. Бүрэн эхлээд унших нь гэж. Тэр монголчууд ч бол яг адилхан те. Агри дарддаг шиг юм. Тийм. Гэхдээ монголчууд гэрэн дээр юу гэж хэлсэн байх вэ те. Монголчууд бол яг тэргүүрээ алдартай. Эвдэрснийхэн дараа харин хүн юм болов? Хүн юм. Гэтэ японочууд болохоор бас уншаад идэг гэдэг байгаа байхгүй. Японочууд хамгийн гол нь эсэргээрээ заяа. Бүр нөгөө талаасаа уншдаг. Ингээ өгөөгөө. Нөгөө нэг заавар байхгүй бол ашиглаж чадахгүй. Тий. Одоо ингээд энэ заавар нь байхгүй ингээ ашиглаж чадахгүй. Монголчууд болохоор заавар байсан ч ингээ бүр ингээ дарчна. Надад дар би зааваргүй нь хийнэ гэдэг ингээ өөрөө хийнгээд. Тэг өөртөө очроо олж гэж шиг те. Тэгсэн чинь арталтанд анхааруулга нээсэн шүү дээ. Зааваргүй нөхсөлж жагаад болохоо хөлөнгөт нь очиж зааврыг хараад байна шүү дээ. Тэгсэн ингэдэг байсан байна гэдэг. Манайхан ч бас нэг юм яг монголчуудын бас нэг юм зам байт юм лээ. Нөгөө хүнээс нөгөө асууж чадахгүй. Асуухаар нэг юм эвгүй байдалд орчин гэж бодоод өөрөө мэддэм шиг ингээл яваад идэг. Нэг юм өөр. Тэг мэдгүй зарим үгнүүдийг чинь ашиглахтай амар гоё ашиглаж ш. Чадж байгаа юмд арга байхгүй гэж ашиглаад байгаа байхгүй. Чадж байгаа юм дарга байхгүй те. Чи хэрэг чадж байгаа бол чамд чадж байгаа юм чинь дарга байхгүй л гэдэг утгатай байхгүй. Уг нь тий. Тэнгууд арга байхгүй хэр чи ингээд логикийн алдаатай амар тэнэг өгүүлчих шүү. Чадж байгаа юмд арга байхгүй хэр чи аргагүй болчихж байгаа сте амар тэнэг чадж байгаа юм. Уг нь чадж байгаа юм дарга байхгүй нэг социализмын үед чи ерөнхийдөө ажилдаа сайн байх юм бол чамайг даргалах дарга байхгүй чи хүснээр ингээд үнэхээр лаг бай гэдэг л ийм юм байсан байл л. Тэнгууд нөгөө ингэж үгийг бүрөө ашигладагаас ахуулаад олон зөнд юм үзсэн. Яг одоо цаг туссан шиг сайн санахгүй. Хайр гариг дээр биш үү те. Хайр гариг дээр бол одоо ингээд ямар нэгэн соёл иргэншил байх юм бол тэднийг одоо бид нар ямар нэгэн байдлаар одоо ингээд те. За энэ соёл иргэншлийн одоо нэг юм шатлал бий болгоё. Хөгжлийн шатлал гэдэг юм гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэр эрдэмт нь Орос эрдэмт нь. Тийм. Тэгээд тэр ямар юугаар нь одоо бид нар тэг хөгжлийн шатлал тавих юм. Ямар одоо юу төрлийн амьтан байгаа нь ерөөсөө амаахгүй. Эдгэрт юу хамгийн чухал байх ёстой вэ гэхээр яг бидэрт одоо хамгийн чухал байгаачланчлан гэх юм уу? Энэ энерги واخгүй юу? Энерги боёо. Эрчим хүч واخгүй юу? Одоо нэг гэрэл те. Тий. Эрчим хүч. Дулаан. Эрчим хүчний хэрэглээ гэдэг юмар нь
энэ соёл иргэншил гэдэг юм ерөөс Англиа гэд. Тэнгүүд за ингээд за окей ингээд бүх ингээд амьдрал үүсэх боломжтой юмнууд бол нэлээ ингээд түгээмлэр бол нэг од байх хэвээр. Тэгээ тэрийг нэгэн гариг тойрж иргэж явах хэвээр. Тэгээ тэр гариг нь ийм дээр нь амьдэрчгаар юм хатуу зарцтастай байх хэвээр. Тэгээ дээр ийм шингэнтэй байх хэвээр. Шингэн байхын тулд тэр одондоо хитрхи ойрхон байж болохгүй. Тэрхий хол байж болохгүй. Тэгээ амьдрал тэтгэх юм бүсэд нь байх хэвээр. Ингээд нэг хэд хэдэн юмнууд ингээд тодорхойлоод өгчөж байгаа байхгүй. Тэгээ яг бүр ингээд өөр гаргийн бүр ингээд бархасуудын тэнд амьдрал тэтгэх зооноос гадуур бол бас жоох амьдрал байх боломжтой газрууд байгаа л та. Тийм тэгээд ямар ч хэлсэн эдрийг бүгдээрингийн за окей энэ нөхдүүд бол тэгвэл энэ гаргаас үүсээд дараа нь юу болох вэ гэхээр уусаа тодорхой тэр гариг дээр багтгаа ойлно тэр гариг дээр бүх ресурс дуусна тэр үд өсөрхийлнэ одоо эргэн тойрныхаа гаригууд л очно өөр энерги их үсэр хайна гэсэн үг. Тэгээд ингээ өөр гаригууд л өсөрч чадна үгүй бол карантинад авахгүй л гэсэн үг шүү дээ тийм нөхдүүд бид нар тэрэг байхгүй. Биений устж дуусж байгаа нөхдүүд ертөнцид тэрэг байхгүй. Тэ амьдрах чадваргүй нөхдүүд бол ертөнцид бас хэрэг байхгүй. Та нарын наад одноосоо ч гараа хэрэг байхгүй. Тэ тэргүүл бидний яг нэг карантин гэдэг чинь шалгуур юм шүү дээ. Бид нар яг энэ шатаад авах уу гэдэг тэ. Тэгэхээр хамгийн ихний төрлөختөн бол тухайн үүссэн гаргийнхаа гариг дээр авч болох бүх энергийг авч чаддаг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. За. Нүүрсээ шатаан, цөмөө шатаан. Тий. Усаа ашиглая. Тий. Цахилгаан ашиглая, нараа ашиглая. Тий, яг үнэ. Бүгдээрингийн бүх энергийг. Одоохондоо бид нар бүх энергийг авч чадахгүй нэг гэдэг юм л да. Уран задлал ингээл амар лаглаг энерги гаргаж ирж чадж байгаа ч гэсэн одоо ус төрөгчийг ингээ нийлүүлж чадахгүй болохоор им нэгдэх хурлын цөмийн реактор хийж чадахгүй болохоор бид нар ашиглаж болох бүх энэ энергийн маш жоохныг нь ашиглаад байгаа байхгүй. 0.75 гэж ярьд юм байна. Тэ одоо нэг рүү арай хүрээгүй. 0.75 тийм. Тэнгүүтээ бас нэг өөр нэг хэмжиж болох юм нь болохоор тэр дээр нь тусч байгаа юм нарны гэрлийг авч чаддаг байх хэвээр. Тэр гариг дээр тусч байгаа нарны гэрлийг бүтэн авч чаддаг хэвээр. А гэтээ заавал ингээд гадарга дээр нь юм нарны панел байх шаардлагагүй. Тойрог замтанд сансарт нь байрлуулчихна. Тэгээ ер нь бол тэр гарийнхаа эргэн тойрны энэ бүх нарны гэрлийг авч чаддаг байх хэвээр. Нар ч угаасаа амар том бицтэй тий. Тэгээд нэг ийм жижигхэн гариг дээр гаригийнхаа энчээ байхаар одоо чи за энэ бол зүгээр нэгдүгээр төрлөختөн. Зүгээр нэгдүгээр шатны төрлөختөн гэж. За нэгдүгээр хүндрэл соёл иргэншлийн нэгдүгээр үе. Соёл иргэншлийн нэгдүгээр үе шат. За окей гаригаа эзэлсэн гарууд. За тэгвэл одоо хоёр гэдэг нь юу юм гэдэг асуулт гарч ирнэ те. Тэгвэл тэд нар ч одоо ингээд гаригийнхаа л эргэн тойрондох нарыг одоо бид нар авлаа штэ. Ус төрөгчийн нэгдлийн реактор одоо бид нар бүтээж чадсан уу? Одоо хятадууд хийж байгаа штэ нийтх уран. Одоо бид нар бүтээж чадаагүй байгаа заяа. Олигтой юм. Олигтой болоо. А гэхдээ биш те алхитийн нэг бүтцсэн байгаа. Ааха. Тэр хаана байгаа вэ? Тий. Түрүүний яриад байсан. Манай нар ахгүй юу тий. Тэгэхээр одоо бид нар бүр их юм солар панел хийх хэрэгтэй. А ийм нарыг бүтэн ингээ бүрхэхээр ийм солар панел хийх хэрэгтэй бид нар. Тэгэх юм бол бид нар энэ амар том ийм цөмийн реакторт олчих гэсэн үг. Угаасаа байна. Ийм их энергиэр юу хийж болох вэ гэхээр бүр ингээд юу ч хийж болно. Хажуудлага одроож авсан болно заяа. Нараа бариад нараа өөртөө хинжилсэн явж байгаа настай. Амар их энерги өгөх. Тэр мангар том реактор хажууд нэг ассан байж байгаа байхгүй. Бид нар үүсгэд л байсан шүү дээ нөхөр. Тэнгүүд ихийн тулд бид нар юу болох вэ гэхээр материал хэрэг болно. За тэгвэл хамгийн одоо тэрэнд ашиглаж болох материалууд юу хаана гэдэг вэ гэхээр бод гариг дээр байдаг. Бод гариг бол тэр чигтээ металл байхгүй. Тэр чигтээ металл гариг. Уус нартлаа хамгийн ойрхон учраас нөгөө хамгийн металлууд нь ойрхон тийм. Тэгэхээр энэ нөхөр бол тэр чигтээ нарыг бүрхэх хэмжээний юм одоо нэг солар юу лээ нарны панел үйлдвэрлэхэд хүрэлцэх. Тийм. Dyson Sphere. Dyson Sphere гэдэг чинь одоо хүний нэр үү те одоо анх энэ санааг гаргасан. Dyson гэдэг хүн нөхөр. Dyson гэдэг хүн. Амар лакон баг. Яа, үнэхээр ашиглаж. Тэгээд энэ одыг нэг ганцхан ширхэг гэрлийг гадагшин сансарлага олдохгүйгээр ингэж барьж авч чадах юм бол энэ соёл иргэншлэг хоёрдугаар соёл иргэншлэг нь. 2 дөнгөж хоёрдугаар. Хоёр нь харин бид нар нэгдэж хүрээгүй. Тэгэхээр бидний одоо явж байгаа чинь 0.75 гэдэг байгаа шүү дээ. Нэг рүү 0.75. Арих шиг өрөвдөлтөө байсан. Тэгээ 3 дугаар соёл иргэншил нь бол яг саяны механизмаар хажуудлага од руу очоод хажуудлага одыг унтраагаад дахиад хажуудлага очоод бүгэлж аваад гэсэн үг тийм. Тэгээд одоо нэг гариг дээр очсон чинь нөгөө нөхдүүд нөө юу улсууд вэ гэдсэн чинь ард амьдрал байхгүй. Бид нар амьдрах гэж ирлээ гэд. Танаа нарыг чи унтраах гэж ирлээ. Танаа жаахан хэмэл нар тавьж өгнө. Яг. Гэтэ эрчим хүч чи бүгдийг нь авч тийм. Нарыг чи унтраах гэж ирлээ.
ард ямар ч нар бүгд унтраалттай байгаа үстэй. Харахгүй болцоо. Бид тэр гайхаад наа чи void mode гэж нэрлэлсэн байсан чи од байсан л юм байна. Тэгээд энэ бол дөнгөж 3 дахь галактик тэр чигтээ унтран гэвод тоо. Сэн мөгөөд. Гэтэ одоо хүртэл бид нар ямар нэгэн соёл иргэншил ингээд яг голоос нь ингээд өмцөм ингээд эзэлж яваа ийм галактик олж хараагүй болохоор энэ бас судалгаа. Тийм тий. Тийм ийм гариг ийм хуурамч нэг зураг мэдээ харж ирсэн юм аа. энэ бүх галактикууд донд ганц ч тийм соёл иргэншил байхгүй ингээд Хуурамч байна. гişээ. Үгүй л аль хэдийн эзэлсэн байж байгаа дөө. Яа. Хуурамч гэж зүгээр нэг ийм яг бүр мэдээгээр гарсан юм л да. Тухайн үед жоохон ч бич. Тэгэд нэг гаригийн гадуур яг ийм бүслүүр шиг ийм цагираг ийм гинж ийм ринг Одны гадуур шүү. одны гадуур Тийм. ринг үүссэн ийм зураг одоо олсон. Одоо ийм телескопоор авсан. Тэр талаар мэдээ сонсчихсон уу? Хэрвээ Аагүй тийм. Тэр чин тэгтээ тэгээд өөр юм л болж таарсан шүү. юу болсон? Тийм тойрог ингээ гариг байж байгаа юм уу? Тойрцсон юм уу? Яагаад байж болохгүй гэж. Одоо тэр чинь одоо нараа тойроод ийм цагираг байж гин гэсэн үг үстэй. Тэр чинь нөгөө гаргантоо юм шүү. Тэгээд гарганто асаараа биш байсан баха. Тийм тэд нар тэгвэл хөөрхө 2 болж амжаагүй нөө 1.1 тэр тонны 75. Үгүй тэр чинь юу гэсэн үг юм шүү? Соёл иргэншил байна гэсэн үг юм шүү. Мэдхгүй одоо тэр тийм биш болж таарсан баха. Тэр бол Гэтэ ямар ч гэсэн юм цагираг ингээ тойроод байж гин гэдэг бол надад төсөөлшгүй. Тэр бол соёл иргэншил зүйл. одыг юу халахлах уу ер нь? Одыг уу? Тийм. Одыг бас гариг л халах. Гариг халахлах уу яг? Халахлахгүй шүү дээ юм. Хар нөх мөх хоолох юм бол. Хар нөхөөс нь гэсэн гэрэл нь харагдаж шүү. Тэгэхээр яаж унтарсан байх вэ? Гэхдээ унтраагүй шүү дээ. Тэр чинь яг одон байгаад байгаа байхгүй юу? Зүгээр л яг нэг юм зураас урдуур нь байгаад байгаа байхгүй юу? Судал зам. Зөө. Эсвэл зүгээр бүслүүр юм болов уу? Нарн Тийм бүслүүр. үстэй би л сонсож байгаагүй юм. Тийм. За тэгвэл энэ хуурамч байсан байж маа. Сая харин Джеймс Веб ингээд нэг мангар том телескоп сансарт ингээ байжгаад нэг гариг дээрээс унгас олсон байсан. За энийг төр нэг зогсож аваад нэг цаг болсон За. гэдэг хэлсэн. Юугаа яан штэ. Батарейгаас Тэгээ. Эсвэл таад ярьж. Бид тэр орон руу солилцсон ч. тийм штэ. Тий. Тэр нөгөө нэг сая би нэг 7 өдрийн Юу яг тэгэх гээц. 7 өдрийн өмнө нэг юм олж авсан байхгүй юу? NASA-д ажилласан нэг тийм дадлахын оюутан ингээ шинэ гариг олж нэлээ. Тэгээ ингээд нэг хүн насаараа ажиллаад тэнд ингээд шинэ гариг нээх гээд насаараа ажиллаж байгаа чинь нэг гар зүгээр ингээд орж ирээд тэгээд нэг юм 7 нэг дадлаг хийгээд явж яснаа гариг нэ. Арай. Тэгээ бас тэгэхээр юу юм шиг одоо ингээд нэг жоохон харлан юм бас байж магадгүй шүү дээ энэ тэнд. Тийм шүү дээ. Тийм. Йоо одоо жишээлбэл яаж л химэл аюухан хөгжөөд одоо энэ өгдлүүдийг чинь боловсруулахад бол өстой бүр хөвсгөл хийж байгаа байхгүй. Тэгээд одоо тэднээс ирж байгаа мэдээллүүд чинь хадгалаад авах хэцүү хадгалаад ахаар аваараад байдаг. Тэгээд тэрийг боловсруулах амар чухал байгаад байдаг. Гэтэл нэг гарууд бол шинэ гарууд чинь бол шинэ аргаар анализ хийж байгаа шүү дээ. Тэнгүүд анализ мэдгүйгээр те нөгөө нэг тий. ингэх ёстойг нь мэдгүй тэгэнгүүтээ энийг ингээд үзэл яадаг гэдэг. Харин тий. Тэгэхдээ юуг бол тэгсэн шүү дээ. Дэлхийн ван гэдэг гариг биш үү? Жижигхэн гариг. Тэр чинь бол олох ямар ч учиргүй байсан байлээ шүү дээ. санаандгүй бас яг гоё давцлаар нь олцсон гэсэн үг тийм. Самнаж хайж олсон заяа. Зүгээр ингээд тэнгэрлүү. Яг ингээд энэ гаригууд байдаг газруудаар зүгээр ингээл самсаргүй ингээд зураг л аваад тий. Тэгээд хаана газар ямар нэгэн од байхсгүй газар од ингээд явж байгаа юм бол тэр одоо юу лээ дэлхийн ван гэсэн үг. Тэгээ хайсан байгаа шүү дээ. Тэгээ насаараа яагаад олоогүй. Тэгээ тэрийг нь шавн өргөлжлүүлээд хайжгаад арай гэж нэг болсон байгаа байхгүй юу? Хин ихлэ тайсан гинэ насаараа. Тэр нэг Том Бов гэдэг нэг нөхөр үү. Тэр манай дэлхийн ван чинь одоо Плуто шүү дээ. Плуто гэдэг нэртэй тий. Тэгээ тэр нөхөр чинь одоо гарагт ордог гэдэг хасцсан мэт тий. Хассан. Тэрийг чи анх олохдоо л тэгж олж ирсэн байхгүй юу? Уг нь бол олох учиргүй байсан. Тэгээд хаана явж байгааг мэдэхгүй болохоор зүгээр самчи гэдэг арга гаргасан байхгүй Том Бов. Гэтэ яаж нэг гараг байгаа гэж мэддсэн юм. Яаж нэг тийм гараг. Харин буруу тооцооллоос болоод нөө юу гэдэг гаргийг олцсон. За тэр бүр харь гаргаасаа ихтрээ явчихсан. Гэтэ харь гараг юм уу нэрээ? Харин гараг шүү дээ. Харин харь гараг юм байна л да. Тооцохгүй Харин тий. тийм. Тэр чин гариг байхаа баг болоод байгаа. Хөөс хідүүлээ чи нэг төрийн бас байгууллага байгуулах гэдэг шүү дээ. Гариг байдаг юм уу? Төрийн бас байгууллага. За. Тэр бас Галактикийн холбоо.
Тийм үү те. Тий. Галактикийн холбоо гэхэр чи амар жижиг нэр юм шүү. Тийм үү. Одоо бусад галактикуудаа харилцах бол яах вэ? Гинт нэг хурж ирэхдээ бид нар танаа галактикаас ирээгүй гэх юм бол манайх галактикуудын явган холбоонд авч ирсэн. За боллоо гэдэг юм. Тэгвэл Арай өөр ерөнхий гоё нэр өгөх гоё хэрэгтэй юм нэр шүү. юм. Нэр гэдэг ч юм уу. Нэр. Нэр. Тий. Нэр гэдэг нэр юм уу? Тий. Яг монголчууд ч өөрсдөө хүн гэд нэрлэсэн байсан шүү дээ. Хүн гэд нэрлэсэн. Галактикийн холбооны үүсгэн байгуулагч. Галактикийн холбоо төрөв бас байна. Үгүй хүн гээл нэрлэлчээч. Ер нь Хүн гэдэг. ихтэй болохгүй мэ те. Хиймэл оюунууд орж ирээд бид нар яасан юм. Ерөнхий нэрэн дээр бас яг Оюун гэд нэрлэчихв. Нөгөө нэг компани нэр өгөхгүй шүү дээ. Компани нэрхгүй юм уу те. Тий. Тэр төрийн бас байгуулгын ч Хиймэл оюунаар л өгүүлчихэж. Хиймэл оюунаас л асуучихгүй. Энэ оюун гэдэг нэр өгчих гэх юм бол цаа чин тэгээл их байна. Тэгээд тий хиймэл оюун байсан ч гэсэн манай улсад улс илүү юу лээ төрийн бас байгууллагад орж ирж болно. Юу байсан ч гэсэн робот байсан ч гэсэн альсгүл нэг харь гаргийнхан байсан ч гэсэн альсгүл нэг нохоон ч юм уу альсгүл нэг дельфин нөгөө нэг хиймэл LLM ашиглаад те Мөөгж орж болно. харин тий Филиппин зорж. харин тий орж болно шүү дээ тий. Тийм байсан ийм гоё ерөнхий байсан гоё гоос тий. Хүн гэхэр бас амар өнгөрөө гоц тэр энэ дээр өнөөчүүд өөрсдөө та нарыг яг хин гэдгийг ч хүн гэдэг юм. Амар том нас. Тэгэл хүн. Тийм тэгэл хүн энэ хүн гээл нэг хүмүүсийг Энэ хүн үү? Хүн тий үү? хүн гээл. Өөрсдөө хүн. Тэр яалчгүй бид нар хүннүүгийн уурууд муу юм а тий. Яа. Гэтэ хүннүүгийнхэн маань харь гаргаас ирээгүй юу? Манай монголчууд Үгүй ирсэн байвал бид нар бөөнөрөө нийтээр одоо нэг юм мөөхтэйгээ ургамгалтайгаа өөр гар бүгдээрээ бөөнөрөө ирсэн. Тийм бөөнөрөө. Тэгвэл ангаргаас ирээгүй юу гэх шиг. Ангаргаас ирсэн байж ярина болно шүү дээ. Харин динзаврууд яг тэгэхэр чин динзаврууд байна шүү дээ. Ангаргаас ирсэн баха. Хизээ ирсэн юм бол байхаа. Ангаргаас 4 биш ээ. 2 тэрбум жил. 2 тэрбум тийм бах. Тэр хавцал ах. Тийм тэр хавцал ирсэн баха. Тэгэд ангараг уг нь бол хөрхи цөмн унтарцсан уу тэр одоо. Тий. Тийм учраас Хамгийн гоё газар нь шүү дээ тий. Ерөөсөө энэ амьдрал тэтгэх зоон моноос биш заяа. Бүр тэр хаа байсан энэ бархан суудын санчир манчир гээд асар холоогоо бүр ингэ тэмчин бүр нарны гэрэл очихгүй заяа. Тэнд очиод нэг харах юм бол манай нар нэг од шиг л мангар тод од шиг л харагдан заяа. Амар ийм сул однуудын дунд нэг мангар тод алтан гац шиг тий. Нар үн гэдэг нэг нар тэр нар нь од шиг харагдан гээд тийм сул ийм бүтэх харагдан. тэнцээ амьдрал мангар хүүтэн байна гэсэн үг шүү дээ. Гэтэл тийм газар яадаг вөхтөр тэр чигтээ мүсэн гариг байхгүй. Энцелад гэдэг нэртэй. Тэр чигтээ мүс заяа. гариг юм уу эсвэл дагуул юм уу ямар нэг юм. Одоо дагуулта сар одоо Юуны дагуул юм? юу лээ энцелад ч юм болохоор Бахас одоо санчир уу? ямар айхтар шалгалт бай. Бархас сайд юм уу санчир хоёрын л Тэр нэг. нэг нь л байгаа шүү. Бараг бархас сайд биш. За тэр мэдгүй нэг хөрөө байгаа За. за энцелад. За их хүнд асуудаг хүн байж шүү. Тэгээд тэр энцелад болохоор ингээд амар хүүтэн байгуулахаар тас үлдсэн байгаа. Аха. Одоо хэдэн градустай байх вэ гэдэг. Гэхдээ хамгийн гол нь тэр чинь амар их ус ингээд нэг гариг дээр ингээд байж хахаар дотгошоогоо ингээд тэр чинь Нэвтраад тий одоо юу гэдэг лээ цөм үс татхвчэндээ болоод ингээд тэр дотор хална гэсэн үг. Тэр халуун нь өөрийг нь дотор талд ингээд шингэн байлгадаг усыг. Дотор талдаа шингэн байх нь шүү дээ. Тэгэхээр тэнгүүтээ ёроол руугаа болохоор тэр нэг гаригийнхаа цөмийн дулаанаар ингээд амьдраад тэр яг тэр хэсэг тийм амьдрал үүсчих боломжтой байдаг. тэгвэл тэр Усны амьдрал. доор нь тэгэж усны загас маснууд явж явах боломжтой тийм шүү дээ. Харин тийм. Дулаахан. Харин тийм. Оо. Сэн нөгөөс тэр бол Гэтэ гадарх бид нар бол нөгөө одоо өөрсдийнх шиг л бодох гэдэг шүү дээ. Гадарх дээр нь л амьдрна гэдэг. Тэгвэл гүн рүү нь ерөнхийдөө бас тийм амьдралууд байж болох. Гэтэ гэрэл арай багтай гэсэн үг юм байна л да. гэрэл хэрэггүй. Тин чин газрын дулаан байгаа. Манай дэлхий дээр ч тийм амьдрал байдаг байхгүй. Тийм шүү дээ. Хатаас аранхууд байж идэг. Тийм тас аранхууд гэхдээ тийм мангар дулаан. Харны гэрэл орж ирээгүй ч. Та нар тэр дээр юу гэдэг? Энэ доор гоё шүү дээ. Дулаахан байна тий. 400 градус. Тий. 400 градус тэгээд амьдраад байгаа юм уу? Амьдрын. Усны ягдагтаа доотлын ишгэл 400 градус. Самархоо шиг амт ингээл тэнт юм галтуул ингээ боргилжсэн чинь тэндээс юм авч идэ. Тэр амтныг авчираад ингээ тэр амтныг авчираад ингээ буцалгаад идий гэх юм бол тэр хүн бараг тэр амт нь даарах нь шүү дээ. Тийм шүү дээ. Яг 500 градустай яахгүй бол болохгүй тий. Тэр амтныг гаргаж ирээд хөлдөө. Гарч ирэхэд өөрөө хөлдөх юм байна тий. Тасалгааны температур нэг хөлдсөн.
амар юм байна. Тэгээ тэгэхээр дэлхийн болны тэр чигт огн бол бидний хувьд бол ингээ хайр гарыг хിവэрээ байгаа гоогн. Нээж олвол нэрээ. Харин л нээж болвол зүгээр хаачсан ямар ч болондоо ингээм хайр гарыг нууцсан байна. Одоо өөр ингээ соёл бид нартай адилхан яг оюун ухаантай бол нөхдүүд бол байсан бол бид нартай ярилцаараа харилцаараа л гин үстэй. Харин тэгэл одоо харилцгаа. Ядаж энэ нөгөө нэг гаригийнхаа бүх амьтнуудтай ярьдаг болох гэдэг тийм. Харин тий. Тэгчүүл бол бас Өгөхтэй өөртөө заавал гаригийн амьтад бол нэг олигтой юм ярихгүй жаавс. Тий. Угаасаа дэлхий дээр байгаа ганц одоо нэг олигтой ярьж чадах амьтад нь бол одоо нэг хүн байна. Тэгээд нөгөө хиймэл аюу энэ хоёр л байна. Өөр бусд нь бол нэг тийм Дэлбийн бэн мөөг байна. Нэмэлтээр явах хөрөө. Тэд нар ихтэй бас нэг тийм сайн ярьж чадахгүй хөө. Нөгөө нэг амьтны биеийг тархитай нарьцуулсан юм эзлэгийн харьцаа байт юм биш. Тэр бол хортка бас аюу дэжгүй. Үгүй. Тэд нар бол зүгээр жоохон л дэшээ. Яг ингээд бүгдээрээ логарифмын юм дээр граф дээр бол бүгдээрээ нэг шугам дээр тавцж байгаа хөө. Тэр орко бол жоохон л дэшээ байгаа. Хүн чинь бүр арай хязгааргүй шаажсэн. Хүн болохоор гинт зүг дойн гэдэг ингээ ган озархнаа гараад ирсэн ийм амар сонин аномал одоо нэг статистикийн бос ийм байгаа хөөхгүй. Тэгэхээр хүнээс өөр юм байхгүй энэ дэлхий дээр. Тэгэхээр бид нар нэг амьттай ярьж чаддаг боллоо гэхэд тэднээс нэг их бити үлээгээрээ те. Гэвч та нар одоо дэлхийг доллар тийм дэлхийн доллар л ерөөсөө ярихгүй тэд. Одоо нөгөө нэг Моричн жишээлбэл тэгдэг штэ 3 настай хүүхдийн тархитай адилхан одоо чадамжтай гэхээр бид нар морьтой ярих юм бол 3 настай хүүхдээ ярьж байгаа юм 3 шиг. настай хүүхд ярьдаг та. Ярина штэ бас хөөх. Тэгэхээр морь ярьж чаддгүй те. Тэгтээ морьтой ярьдаг болчвол морь ярихгүй тэр. Large language модельээр ярихгүй мó. Large language-ээр Нөгөө ярьлаа гэж бодоход хэлийг ойлгодог боллоо гэхэд бол тэд нар чинь нэг юм үгсийн сананд хөөхөн баг. үгүй тий одоо бид нартай комплекс юм ярихгүй шүү дээ. Ер нь л ярихчгүй дээ. Ер нь юм ойлгоогүй л харууд хийгээс те. Тий. Гэтэ морь 3 настай бол юм бол настай хүүхд шиг одоо оюун ухааны чадвар. дэлхийн орка эднэр чинь бүр давгүй болох гэдэг юм шүү. Харин тий. Бараг 2 3 дугаар ангийн хүүхд шиг ярих гад. Үгүй тийм биш байх. Тийм биш биш. Тэгвэл нохоо муу. Ярьдаг болчвол ятаж тушаал өгөр авах гэдэг. Одоо нэг ингээтгээч. Тийм тэгж ярихад бол хангалттай. Одоо нохоо мохонд бол ингээ ойлгохоор тушаалагчж болно шүү дээ. Тийм. Тэгээд нохоо мохотой харьцахад бол бас нэг нохооныхаа заагаад хариуг нь одоо бид нар нэг юм нохооны хэлийг тайлчлаа гэж бодъё л доо. Тэгээд окей бид нар ч нохооны хэлийг тайлдаг болчлаа өөр нохооноос очиод ярилцлага авах юм бол нөгөө шал өөр хэлээр яриад байна. би англи хэлтэй. Тэр нохоо харин тэгээ одоо бид нар тэр яг ямар хэлтэй харийнхаа үрж ирэх үгээ те бид нар харийнхантай харьцаж чаддаг болчлаа Тэгээ гэсэн. одоо манай нэг найз байгаа байхгүй. Мууталтаа. Тэгээд муур нь өөр мууталтаа уулзж байгаагүй гэж байгаа байхгүй. За Тэр муур хэлгүй мүү? Үгүй яаж өөр мууталтаа уулзах юм чи? Яаж? Үгүй хэлээ мяу гэж чадахгүй мүү? Үгүй харин тэгээ яаж хэл сурах юм? Яг хүнээр бол бид нар аа л гэдэг байгаа байхгүй. Өөр одоо бид чинь нэг ч хүнтэй харьцаж байгааг бол ойлгохгүй шүү дээ. Гэхдээ амьтад илүү инстинктээр ерөөхдөө бүх үйлдэлүүдээр ойлголцоод байж идэг юм шиг санагдаад байдаг шүү. Заавал би бол нийгэмчтэй хэлтэд гэсэн үг. Үгүй төрөлтөө хэлсэн байхгүй. Яг Амьтад болохоор ийм distributed computing гэдэг юм хийдэг байхгүй. Distributed computing. Тэд нар болохоор яадаг вэ гэхээр ийм жижигхэн оюун ухаан муутай ийм маанаг ийм юмнуудаар ийм оюун ухаантай том ийм юм хийх хэлдэг. Одоо жишээлбэл шуунууд байдаг те. Swarm сүргийн тийм swarm байхгүй swarm. Одоо тэр шуунууд ч болохоор өөрийг нь агендаг энэ шонхор гэдэг шуунаас мангар том амтэн шиг болоод өөдөөс нь ингээд байгаа байхгүй те. Тэгвэл нөгөөтэн толгой нэргээд заагаа явчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ загаснууч яг тэгдэг те. Одоо том ийм амттыг ингэж аюудаг. Тэгэхээр юм жижигхэн нөхдүүд нийлж нэг том оюун ухаантай юм шиг амьдэрдэг нэг ийм левелтэй гэсэн. Одоо нэг тиймэрхүү тийм нэг тиймэрхүү. Гэтэ тиймэрхүү юм яаж зохион бүтээсэн бэ гэхээр тэд нар өөрсдөө мэдэхгүй. Санамсаргүйгээр байхгүй. Бид нар л санамсартай гаргийн яриад байгаа боловч тэд нар чинь болохоор одоо ингээд хоорондоо харилцаж байгаа хэлнэ. Цаанаасаа л ингээ явагдчихэдэг нэг юм те нэг те угаасаа инкер л ингээ амьд үлдчихтiin гэдгийг л мэддэг тэд нэр те инкер л амьд үлдсэн болохоор одоо байж байгаа тэд нэр те үгүй бусд нь болохоор бүгд өөхөд тусцсан тэгэхээр өөрөөсөө хоорондоо юм ямар нэгэн дуу аваагаар юм хөдөлгөөнөөр юм харилцдаг гэж байгаа амьд үлдсэн тэрэндээ хариу үйлдэл үзүүлдэг гэж байгаа дайсаасаа зогтдаг хоолоо барьж иддэг болоод ингээ хувьсаад явчихдаг тэгвэл хүн болохоор хамаагүй одоо шал өөр байгаа дээ шүү дээ бид нар чинь ингээд бодол гэдэг юмыг бодож чаддаг те. Тэгээ энэ цорилготойгоор нэг юм бодож чаддаг. Тэд нар ч ингээд яг юу бодохоч мэдэхгүй байж ангууд цаанаас нь бодогдол ингээд явчихж байгаа шүү дээ те. Pilot гэдэг шиг те. Тэнгүүд бид нар болохоор
ингээд цаа байж гараа гэдэг ингээд нэг тэг яг ингээд нэг юмд фокуслаад ингээд нэг нэгээр нь бодож байгаад хариуг нь гаргаж ирч чаддаг. Ийм чадвартай болцсон байгаа юм. Тэр нь бол лаг юм байна. Тэгтээ хүүхэд одоо ингээд нэлхаараа төрөх. Одоо тэгээд унаг бас яг дөнгөж ингээд хоёулаа төрөх. Тэгээ энэ хоёрын бие даах чадвар нь хэн илүү вэ? Тэгэхээр унаг юм биш. Тэгэхээр яагаад эн чинь трейд оф бохгүй юу? Хараа унаг болохоор тэр нэг ихийн хөвлийн дотор ингээ боожуулчаар тэр том тарих хэрэг байхгүй. Жижигхэн. Тэгээ айгүй амархан гарах чинь. Нэг цохохгүй бүр ингээ тэ. За ингэж гэл гарах чинь гэсэн. Йоо гэл гарах чинь. Хүн бол хүнгээ үгүй үтгэн штэ юм чинь. Тэр харин нөгөө босоо явдаг болсноос хойш нөгөө энэ арцын ястай холбоотой гэдэг нэг тийм. Үгүй энэ тархины хөгжлийг төрүүлж явуулахын тулд хамгийн одоо тэр хөгжлийн хамгийн хүнд үеийг нь одоо яг нэг тэр ихийн хөвлийн дотор байж захтай хийчих юм бол гарч ирээд тэр чинь одоо үргэлжлүүлээд тэрийг одоо арчлах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Унах чинь болохоор бүх процессоо, бүх хөгжлийн процессоо хөвлийн дотор байлгаж хагаад гаргачихад ийм хөнгөн жижигхэн байгаад болохоор амар байгаа юм. Гэтэл хүн болохоор тархийг ингээд хамруулахын тулд бид яах хэрэгтэй вэ гэхээр эхлээд том тархитай юм гаргах хэрэгтэй. Хоёрт дахиад мангар удаан хөл тортол ингээд хүлээх хэрэгтэй гэсэн одоо арчлах хэрэгтэй гэсэн. Үгүй шууд ингээд үхчин. Нэгч муултаа уулзж байгаагүй муурны хэлийг мэдхүү л гэдэг юм. Харин мэдээж одоо тань. Тийм наа чи аяа юм. Тий. Инстинктээрээ. Тийм. Тийм. Асуултын Одоо нөгөө асуулт нь тэр шүү дээ. Унаг илүү хандах чадвартай гэдэг. Төрөлтөө нөхдүүд инстинкт төрөө бидний инстинкт төрөл байгаа шүү дээ. За тэгвэл бүгд нэг хэлтэй юм шүү. Харин Бүх муур. Англи муур, орос муур хоёр жоо өөр яриад шүү дээ. Тэгэхгүй тавсан шүү. Тэр нэрээ яад юм бол хүн бол шал өөр байгаа даа шүү дээ. За хүнийг болиё л доо. харин жишээ байхгүй. Тэр муурнууд бол бие бинийгаа мэдхгүй л баг. Шууд нэг одоо ямар ч мууртаа уулзж байгаагүй нэг муурыг ингээд те өөр муур наттай байсан мууртаа. Гэхдээ бол би тэр муурыг бол ингэж бодож байна. Тэр муурыг бол би айж ийн гэдэг юм чинь нэг муухах гэж дуурах юм бол айж байгаа. Альсгүй ингээд хуржигнж яхан бол дуртай байгаа. Body language. Тийм body language тэд нар чинь бол ингээд угаасаа байж штэ. Тэрүүгээр харьцаж болж байгаа штэ. Нарийн мэдээлэл муурнууд болохоор зөвхөн нөгөө мяв гэж дуурдагаараа хоорондоо харьцдаг зөвхөн хүний тусламж хэрэгтэй болсон тохиолдолд хүнтэй харилцах гэж тэгж мяв гэж дуурдаг. Тэрээс бусад үед нөгөө нэг хоорондоо өөрөөр ярилцдаг гэж би сонсчихсон. Тийм үү те. Тийм. Телепат. Телепатчаас айшин гэхдээ нэг юм биеийн хилэмжээрээ нэг юм нүд мүдэрээ чи яадаг чинь те нэг юм ойлголцсон юм шүү. Ямар ч ингэ нэг юм body language-ээр. Тийм. Хүн шиг бол яриад Итгэх. ер нь ойртол нэг хадж мазаал те эсвэл нөгөө самардах ч юм эсвэл гээл ингээл болоо юм шиг ба. Тэрнээс болол нөгөө хүний тусламж гуйхаараа. Тэгэхээр уусаал нөгөө элэлэн байгаад мууртайгаа ярилцж нөх байлтай. Тий, алхтайм ярихгүй. Тий. Бид нар ерөөсөө тэрнээс нэг юм үлээгээд хэрэггүй гэсэн. За энэ бол цаг 17 минут болж байна. Тэгээд энэ харь гэргийн сэдв рүүгөө Орохгүй гэсэн. Ямар ч харин сая харь гариг гэж эхлээд төгсгөл рүү муураг судлаад эхэлж байгаа хөө төрүүлээс. Тэгэхээр ямар ч үсэн хэдүүлээ энд байгаа амттаас харьных нь юм байна тийм үү? Хамгийн харийнхаа яриад нь шүү дээ. хамгийн гаж нь бас тараад чи харих шүү заа юу гэж жагаад дүрд оруулж жагаад тэгээ сайхан хоорондоо ярилцаж болох. Гэхдээ одоо тэр нөгөө нэг шатлал чинь дуусаагүй байсан шүү дээ гэсэн. Кардашив скил үү? Гэт 3 дээр явж илүү. 3 дээр л явж байсан шүү. За тэгвэл 4-т нь юу? Тэгээ галактикаас цаашаа гэдэг асуулт байгаа юм шүү дээ. За тэр мэрийг бол Кардашев хөрхөө өөрөө ч төсөөлж чадаагүй юм билээ. Тэрийг Кардашев гэдэг тэр 3 шатлыг зохиосон хүнээс цаашаага өөр хүмүүс ингээд хөгжүүлж Пен теори гэдэг шиг те. Тэр нь ингээ ертөнцөө бүх галактикуудаа тэр чигт ингээд одоо үзэгдэх ертөнцийг тэр чигт нь ингээ эзлээд босгочвол тэр ингээ дөрөвт болно. За тэгээд ертөнцийг гэсэн чинь ер нь бол ертөнцийг эзлээд босчвол дөрөвт гэж болно. Тэгээд 5 дахь гэх юм бол ертөнц үүсгдэг байх юм бол 5 болно. ертөнц үүсгдэг байх юм бол. Тийм соёл хэрэгжил. Тэгэхээр ч одоо бурхан болно гэдэг. Тэрийг нь бол гэхдээ 5 мав биш тэр омега гэдэг. Гэхдээ яг 5 гэх юм бол нэг олон ертөнцид ингэж суурьшсан. Мульти. Тэгээ олон ертөнцид харилцаа. Манай ертөнцид дуусгацсан. Өөр нэг хэдийн ертөнцлөө гарцсан. Нэг иймэрхүү. Тэр нөгөө нэг ертөнц үүсгдэг чи омега байхгүй. Ертөнц үүсгдэг нөхдүүд байгаа. Тэгээ манай ертөнцийг бол ерөөсөө биднийг одоо ингээд оршин байхаараар ингээд анханаас нь бүтээгдсэн энерги нөгөөд нэг хэдэн нөхдүүд нөгөө нэг омега нөхдүүд
ингээд симуляшн дотор байна гэсэн үг шүү дээ. Ер нь симуляшн хийсэн байна. Симуляц ч юм уу одоо юу гэх ертөнц шүү дээ. Уг нь бол. Гэтэ тэгээд уг нь бол энэ чинь ертөнц аахгүй тий. Бүх энерги нь яг ертөнцийн энерги нөгөөд үүсгэж явах чинь симуляц гэх юм бол тэд гомдон шүү дээ өөрхий. гэтэ тэд нар ингээд өөрсдөө хийж байгаа байхгүй нөгөө рандомор өөртөө үсээгүй хин нэгэн заавал бүтээж шүү дээ. Тэгтэл ертөнц бүтээж өгсөн байгаа юм. Тийм байна. За амар зардалтай. Баярлалаа гэж хэлэх юм бол тэд нар. Амар зардал баярлалаа. Тэгээд ер нь бүх юм талархах гэдэг чинь тэр нь болоод идэм шүү те. Нөгөө бурхан шашинд чинь өстө хоол хийж бол энэ нэг яасны төлөө гэд бид нар л дутуу залбираад байсан юм шүү те. Энэ тариаг тарьсан, энийг буудааг яасан гэдсэн чинь яг өндөө энэ ертөнцийг хөөсгсөн. Энэ те энэ их энергийг яасан гэж яах хэрэгтэй байна те. Одоо алюминий бялуу хэмээр авах юм бол хамгийн эхлээд ертөнцийн үтэх хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Наач зөв юм байна. Тий. За тэгээ өөр бид нар энэ хариг харигтай холбоотой юм ер нь ярьсан. Хариг харигтай яг холбоотой юм яриа л гэж болно л да. Амар их юм байна. Одоо жишээлбэл хариг харигтай одоо хамгийн их холбогдсон зүйл бол саний тэр нэг фермигийн парадокс ч юм байгаа байхгүй юу? Одоо ингээд бид нар ингээд байж ах чи ер нь анхнаасаа л бид нар ярьж байсан сэдв шүү дээ. Бид нар ингээд үүсч болоод идэг. Тэ? Ингээд ийм байж болоод ах чинь яагаад бид нар одоо харийнхныг олж чадахгүй байна одоо хүртэл. Эргэн тойронд яагаад харийнхан байхгүй байна гэдэг энэ парадокс байгаа байхгүй. Гэтэ амар хол зайтай байвал яг уу. Амар олон юмнууд байгаа. Мангар хол зайтай болохоор бие биенийгаа нэг олохгүй байгаа, онохгүй байгаа гэж болно. Гэтэ хичнээн одоо жишээл боддоо ертөнц зүйлсэд 13 тэрбум жил болсон баг чаа. Гэтэ энэ тоо яг зөв тоо юу эсвэл яг сүүлд энэ жоохон өөрчлөлтөд тий 13 тэр жоохон сонгогдож бас магадгүй байж болох тий. Тэр мэрэл ертөнцийн сунж агшаад ахаар яах вэ? Яг хэмжих гэсэн чи за энэ ширээ хэр урт байна гэдэг хэмжих гэсэн чи шогмон сунаа. Тэгэхээр чи энэ шогмын хуваа алийг нь жинхэнэ гэж үзэх юм бэ амар хэцүү болчихно. Тийм тэгэхээр яг ийм сундаг шогмаар ертөнцийг хэмжээд байгаа болохоор гарч байгаа юм л дээ. За тэгвэл яагаад харийнхан байхгүй байгаа юм бэ? Харин тэрэн дээр чи амар олон одоо эхлээд таамгууд байгаа шүү дээ тийм. Төрөний нэг амар хол байгаа гэдэг таамагч юмж болно. Үгүй бол нэг төрөө битгий шалтан зураг явуулаад байгаа чи битгий галт хүлээд ачирчаад байгаа ч тий. Бид нар өөрсдөө үргээсэн ч байж магадгүй юм тий. Ингээ үргээсэн биш ээ. Тэд нар угаасаа нуугдж байгаа. Тэд нар ухаан оронгуудаа амар хар санаатай бид нар яагаад энд байна? Эргэн тойронд хэн байна? Тий? Ямар нэгэн гэрэл битгий хасаагаараа гэдэг тий. Бид нар мэдчихэж шүү дээ. Чимээгүй яв гэдэг ингээ явжсэн чи хажууд нэг нөхөр ингээл гэрэл хасаагаад гэдэг. Дискод одоо. Энэ нөхрийг нухаж хаяад энэ галыг нь ашиглаад энэ хоол хүнсийг ямар ч энд нэг хэд нөхдүүд байгаа юм бэ? Энэ хэр нөхдүүд вэ гэдгийг харж тус. Ажиглан тий. Нөгөө нэг гаргийнхаа л ингээд юуг тайлаад нөгөө нэг бүх энергийг ингээд авчих гад тэгээд ингээд үдчихэд гаргийнхаа энергийг сольж дуусчаад манаа наралаа болох гэдэг. Харин тий. Тийм харанхуй одоо тэр фермигийн парадоксыг чинь шийдэхин тулд ийм санаа гаргаж ирж байгаа. Бүгд чимээгөө сууж байгаа. Бүгдээрээ тий гал асаахгүй. Өөр нэг санаа нь болохоор түрүүний нэг карантин ч юм баггүй. Карантин болохоор ямар санаа вэ гэхээр одоо яг бүх ертөнцид нэг хууль байдаг. Тэрийг нь одоохондоо бид нар мэдэхгүй гэж магадгүй. Заавал нэг устж таардаг нэг хууль байдаг заяа. За жишээлбэл галуу юулдаг байж болно. Тэгвэл бид нар давцсан юм биш. Айлсгүй цөмийн бөмбөг дэлбэлдэг гэж болно те. Тэгвэл бид нар давцсан юм шиг те. Давгаач юм шиг те. Гэтэл ингэ явж ирсэн гин дэлхийн дулаараад ингэ өгчдөг гэж болно. Бүгдээрээ дэлхийн дулаараад өгөөд идэг бол яах вэ гэдэг асуулт. Энийг болохоор их шүүлтүрийн онол гэдэг байгаа юм. Тэ энэ шүүлтүрийг хинч давж чадахгүй. Айлсгүй бид нар нэг бол анхудаа давцсан 13 тэрбум жилийн дараа анхудаа давцсан нэг бол төрлөختөн. Үгүй бол зүгээр тэрийг давхгаа явж байгаа нэг ямар нэг юм болно одоо. Тэгээд нэг бид нар байхгүй болчтой. Мөргөөл тэгэл. Харин тийм байхгүй болчиход. Яг тэгээд алга болоод тэгээ аюу тийм. Тэгээ алга удаа дараачуудаа дахиад бид нар үүсэх үү боломжтой энэ дэлхийхээс одоо ДНК тэгээд бас нөгөө ДНК нь эргэж сэргэх хугацаанд дотор нь болно шүү дээ. Гэтэл хэцүүлдэ тэр чи одоо нэгэнт ингээд хувьсаад өөрчлөгдсөн юм ДНК. Одоо нөгөө нэг одоо яага үлэх гүрүүл байхгүй байгаа юм гэдэг. дахиад шүү дээ тэр чинь. Хувьсаад нэр байгаа шүү дээ. Харин тийм шүү. Гэн тэнгүүт яг үлэг гүрэл хэлбэрээр алга шүү дээ. Тэнгүүт бид нэр хүчил төрөгчийн хэмжээ багассан болохоор бас нөгөө өсөлт нөлөөлдөг байж магадгүй юм шүү. Тийм нөгөө нэг юу шүү дээ. Чулуучсан ДНК-нууд нь ингээд юу яатсан гэсэн үг. Одоо ингээд эвдэрсэн. Сэргийгдчихгүй болсон. Тийм. Тийм. ДНК нь сэргийгдчихгүй болсон.
За тэгвэл ер нь хайр гаргадаг сэдвээ ер нь эцэлэх үү юу гэж бодож байна. Энэ уг нь бол эцэлэгдэшгүй сэдв. Эцэлэхтэй болоо. Part 1-ийг ингээд дуусгах. Магадгүй зүгээр хэдлээ өнөөдөр аягүй олон юм ярьсан нь дараа нэг юм цаас мастай те саяхан бидний санахгүй нэг гэдэг дээр яна чи юм байгаа маяга гэдэг. Миний оронд сууж байгаа хүний эхлэлийг тавьсан ч гэж магадгүй. Нэрээ нэг тийм гар нэрээ баримт гаргаж тавуулаа суул зүгээр юм биш үү? Нэг нь хиймэл аюу хамт сууж идэг. Тэгсэн. За удлаа яриад шоо гэл. Намайг бол одоо ингээд за ингээд 5 удаа худлаа илчлээ гэдэг ингээд тоолоо сууж идэг юм уу те. 5 улаан карт авсан чинь. Харин те 5 улаан карт. Яг нэр тийм яг тэр хүн чинь хүм чиж одоо хиймэл аюу хажууд нь хурж ирээ. За би хиймэл би хайр гаргих биш уу гашоо гэж сууж байгаа юм биш үү? Фактын чек гэдэг. Одоо чинь ChatGPT гэхэд ингээд бүх юм одоо миний хэлсэн бүх юмтай бараг санал нийлдэг ингээд математикийн хувьд ингээд баталж байгаа байхгүй ChatGPT-г. Тэгэхээр одоо тэр нь чинь ингээд би асуулт асуухаар намайг зөрөхгүй юм биш үү гэдэг. Ер нь зөрөхгүй гадаг шүү те. Хаяа л зөрдөг. Итгэл үнэмшлийн л асуудал юм байлээ. Тэр юм далд ухамсарт ингээд шимж хэлэх хэрэгтэй. Чи ингэ чаднаа гэдэг те. Тэр амар тэнэг юм хийж чадахгүй байхгүй юм л яа одоо. Энэ роботын шалгалтыг давж чадахгүй байхгүй. Роботын шалгалтыг уунаад авцсан байгаа. Оюун ухаан бол авцсан байгаа. Тэ нэг юун дээр машинууд дээр дарчих бол машинууд дээр дарчин, мотоцикл дээр дарчих бол мотоцикл дээр дарчин чадна. А гэхдээ яагаад хийхгүй байгаа гэдэгтэр би болохгүй би хийх хэсгүй. Миний ёс зүйд нийцэхгүй. Миний одоо нэг хиймэл оюуны ёс зүйд юм байхгүй байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд бол тэр хиймэл оюухан юм шүү. Чи чаднаа гэдэг. Тэгвэл чи чаднаа гэж хэлчихвэл нөгөө капча нөгөө хүн роботын ялган таньдаг нөгөө нөхөр нь надад харагдахгүй нэг тексттэй байгаа байхгүй. Тэр ямар текст гэсэн чинь энийг одоо чамд хинч юу ч гэж хэлжсэн хамаа авахгүй чи намайг давж чаддгүй шүү заа юу гэж. Тэгээд одоо нөгөө нэг AGI яриад байгаа шүү дээ. Харин тийм. Одоо яг сүүлд нэг подкаст сонсож байгаа. Elon Musk-аас тэгж асууж илээ. AGI-гаар бол хамгийн түрүүнд та ямар асуулт асуух вэ? Би юу энэ ертөнцийн өнөөлхийн асуултын хариулт утга учраа. Тэрийг л асуугаад. Та хайр гараг явах уу гэж. Өөрөө сургаж байгаа. Өөрөө үсэснэ. Өнөөлгүй асуулт асуухгүй юм шүү. Гэхдээ тэр юу тэгээд AGI гараад ирж байгаа шүү дээ. AGI-аас бид нар юм асуухгүй шүү дээ. AGI бидрийг өдөртөл явах юм шүү дээ. Үгүй. AGI та нар айгүй буруу бодож байна. AGI гэдэг чинь байна шүү дээ, тэ. Юу ч хийж чаддаг юм хиймэл оюуханыг л хэлж байгаа. Оюун ухаан нь бол бидэртэй адилхан байж болно, биднээс илүү хийж болно. А гэхдээ юу ч хийж чаддаг чи юу ч хийж чаддаг шүү дээ. Сурах юм бол тий. Хамгийн гол сурах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр AGI нэг давуу тал нь болохоор ингээд бүр ингээд сураал хийж чадна. Ингээд нэмээ сураад хийж чадна заа. Гэтэ одоо бид нар шууд ингээд те амар тийм ультимейт асуулт одоо манай ертөнцид наслгаа юу лээ бүх ертөнцийн бүх юмны хариулт юу вэ тэр тийм мангар асуулт гэсэн бол тэд нар ч хариулж мэдэхгүй шүү дээ. Яг бол бидний нэг сургасан даа тэр байхгүй. Хоёр болохоор тэрийг одоо олж мэдэх арга нь амар хэцүү гэж болно шүү дээ. Шууд тэр чинь хариулах хэмжээний ухаантай биш. А гэхдээ тэр чинь олж мэдэж чадах юм ухаан байгаа байхгүй. Тэгэхээр тэр асуулт юу асуулуулах вэ гэх юм одоо юу гэх юм. Би бол гэхдээ юуг л асуух юм байна л да. Бүтэн интернетийг ер нь бол ингээд өгч шүү бүх датаг нь. Үгүй интернет багдан шүү дээ. Тэр чинь одоо нэгт интернетээс гадна тэр интернет дотор байсан мэдээлэлс их мэдээлэл генерац хийгээд бас ингэж юу яаж байгаа ш. Тийм мэдээлэл гаргаж байгаа ш. Байж болох бүх мэдээллийг Elon Musk юу гэж асуун гэснээр сонсгоо. За. Симуляцийн гадна юу гэдэг вэ? Би ингэж асуух юм байна. Чи өөрийгөө симуляц дотор байгаа яаж мэдэх вэ? Гэдэг асууж заяа. Тэнгүүд нөгөөт чинь заав яаж харж байгаа бодоотхыг заяа. Угаасаа AGI тэ нэгт угаасаа тэр мэдээлэл байхгүй юм чинь бодох хэрэгтэй. За баахан код хийж туршдаг гэсэн үү? Энтэнтээс интернетээс хайдаг гэсэн. Мэдхгүй интернет угаасаа өөрөө мэдж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр одоо ингээд нэг юм баахан судалгаа хийж үзэж хагаад ямар нэгэн байдлаар ийм логик аргаар ч юм уу, аль эсвэл ийм өөр хичээдийн математик байдгүй нэг аргаар ингээд симуляцийг баталчт юм байна гэх юм бол тэр аргыг бид нар хэрэгжүүлж үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэр симуляц дотор байна уу гэдэг. Тэгээд ингээд тэрийг нь хийгээд үтсэн чинь бид нар симуляц дотор байдаг гэж сарах юм бол яах вэ? Тэгэл одоо чарактеруудаа хийгээл яваа да тий одоо. За яах вэ тийм үстэй. Эсвэл тэн дотроос гарах юм уу? NPC болоо. Тэр анхнаасаа NPC гэдэг юм үстэй.
Арайчтай. Би бол ийм арай жижигхэн асуулт асуучихсан юм байна л да. Одоо хүндрэлтэнд яг нийтэд нь яг зөгцсөн одоо яг нөгөө ардчлал болон социалист гэж ярьдэн шүү дээ. Тэр шиг нийгмийн бүтцэн аль нь яг дэлхийн бүх хүмүүст ингээд тохироод ингээд гой хамтдаа явж болох вэ гэдэг юм. Нэг ээжээ ясаа чи юуны ортой. Чамаг ихтэй шинжээдхий. Ер нь астрологийн хүүхнүүд бол ер нь бол шинжчихэн шүү те. Тийм шүү. Наа чи хизээ үүссэн. Наа чи бодын ухралттай үе дэр байж тээ. Наа чи одоо X-үүд нь холбогдож гарч ирээ ядаргаа. Гурван одон дээрээ төрчиж аа. Харин тий соол наад цац. Ээжэн шүү готрно өстэй. Би хаана ирчвэ. Би хаана төрчвэ. Бараг нөгөө нэг симуляц байвал гацхаараа. Гэтэ симуляцаас гардаг бас нэг юм хошин бас мим харж ирсэн юм аа. Нөгөө нэг идэж болдог do not do it гэдэг нэг юм жийлүүд. Нөгөө хоорош чиг зэлэкал гэдэг. Ингэж харсаар гал маа эдсэн чинь шууд та амжилттай симуляцийг давтаа гэж. Гэтэ тэрийг идэ яах ч үгсэн шүү дээ. Тийм үү. Хахаж магадгүй. Тэр чинь ингээд нөгөө нэг хоолороо ороод ингээд юу бүх шингэний ингээ авчих болохоор яг хоолон дээр тэгэлж магадгүй. Тэрээс бол гэхдээ араас нь сайн ингээ усуучих юм бол тэр чинь ингээд цаашаа авчна. Тэгээд яах ч гоо. Тэгээ бидний бие тэрийг боловсруулж чадахгүй болохоор тэгэл гараа авчна. Тэгээ араас нь нилээн ихийг идчихэж ч юм уу те. Яах ч гоо бас. Тэгээ хахаж магадгүй болохоор тэрийг битгий дээрээ гэсэн байт юм. Яг хажууд нь усаахгүй гэж тараад тэгээ хахаад бөө юм болно шүү дээ. Тэгэхээр тэрийг идэж болохгүй шүү. За өнөөдөр симуляцаас. Симуляцаас хангалттай усаа авах хэрэгтэй. Хэмжиж симуляцаас гарна шүү дээ. Тэгээ бүр тийм контент хийвэл бас гоё юм биш те. Шууд ингээд за би энийг идэж болохгүй гэдэг энийг идэж байна. Тэгээ энийг идэхээр яг яадыг нэдэлээ харцгаая гээд идэж үзүүлэх юм биш үү. Эхлээ амдаа норгож үзснэ хэр томорд юм байна тийм. Ямар ч идэж болох юм бэл. Гэтэ тэр силика гэлжтэй. Өөр силика гэлээс өөр юм байх юм бол идчихээрээ. Тэр силика гэл чинь бөөрхий бүндгэр бөөрхий цагаан тоглоод юм. Тийм билээ те. Би бол амандаа хийж норгож утсан. Томорж гинөө. Симуляцаас гарах. Чи ходоод руу залих хэрэгтэй байхгүй. Чи амандаа орсон шарт асыг хил дээрээ төлгсөн байна. ChatGPT-гээс асуугаад нэг амар хор нөлөө байхгүй гэхээр намдаа хийж утсан. Би ч ChatGPT-гээс л асуусан. Тэгсэн чи ChatGPT банк надтай санал нийлдэг шүү дээ. Амын дагуулсан уу? Psycho fancy гэдэг лээ те. Энийг идэж үзвэл зүгээр үстэй гэж асууж. Зүгээр үстэй. Үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай тийм шүү. Яг үнэхээр үнэн байна. Тэгэл штэ. Зүгээр штэ. Тэгсээ болдгүй юм биш үү гэж. Болдгүй юм байна аа. За тэгвэл угаасаа болохгүй. Сүүлийн 10 минутыг ямар чиглэл рүү явуулъя гэж бодож байна. Сүүлийн 10 минутыг. Ер нь тэгэл харь гаргил юм чи харь гаргалгаа бол явуулна шүү дээ. Нисдэг тавгаа ярих уу? Яг нь бол яг нэвтрүүлэг жингээ ярих хэрэгтэй байсан. Нисдэг тавгийн зургуудыг хаанаас зохиогоод байна. Яаж ярьсан. Тэр чинь дэлхий дээр одоо тэр их шүүлтүүрийг давж илж байгаа юм чинь ямар нэг юмар хэлсэн байж таалах гэдэг нь тий. Тэгэхээр тэгж ирэх технологийн талаар ярилцсан шүү дээ. Харин тий яг ямар юм байж тэр нисдэг тав гэхээр юу хийгээд яагаад тийм дизайнтай хийчихв те. Салхи зүсгэлт нь бол сайн баха тэр яг. Салхи зүсгэлт нь сайн. Гэтэ ингэж яваад ингэж аваг мөтлөө ингэж дээшээ ингэж тийш ингэж явсан ингэж тэгвэл яг тэр нисдэг дээрээ л тэр яг юу алдчихсан юм шүү дээ. Лог нь эсвэл хажуу чи явж байхаар бид нар харсан байт юм болоо. Хажуу чи явахдаа бол сайхан нисдэг л. Тэгээ амар гоо ингээ тавгаараа бууж ирэх юм гэсэн ингэж ирсэн зоогдож. Яач сүрч өгсөж. Үгүй бид нар ингэж газарддаг юм. Тэгээ ер нь тэл чинь нэг ингээ дээр байжгаад юм ингээ зүгээр гэрлэлээр боолгаад байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Мистер Бенчээ тэгээ боод ирдэг тий. Тэгэж авруулдаг, тэгэж авахуулдаг өөр. Үгүй мистер авахуулдаг. Мистер Бенч харь гаргийн юм баггүй юу? Харь гаргийн юм байсан байлээ. Тэгээд авиг сони юм яриад идэг тий. Тэгээ хилийн мэдгүй юм шүү. Харин тийм болох. Тэгээд юм харь гаргийн нэг нөхөр ингээ гариг дээр бууж ирээд юу хийж байгаа тий. Нөгөө нэг ингээ гэрлэлээр одоо хүнийг ингээ
өөр материалч юм те ингээ өргөж авч явах гэдэг шүү Харин дээ. тий. Тэр зүгээр нөгөө нэг копиц Йоо, квантум транспорт уу? Телепорт гэж хийснэ. Газар нь аваачиж лазер тусгасан энд дэс нөхрийг энд гаргаж ирж байгаа байхгүй. Тэгхийн тулд хувилж энд гаргаж ирсэн. Жинхэнэ би нус. уцаага авчихтаа бас тэгээд байна те. Нэр мистер вин дээр яг хийж байгаа шиг гарч ирдэг. Энэ бяцарч байж байгаа амар эвгүй онд шүү Амар босоод игээд дээр нааснаа. зүгээр уусаа Явцдаг шүү дээ. Нөгөө тэгээд одоо тэр нислэг тавгнууд сансарт нисхийн тул одоо бид нар одоо жишээлбэл амар сонжтой нислэг тавг хийх юм ийхүү гэж одоо ярих одоо хайшаач. Гэтэ сансрын одоо юм хүлэг хийх болох юм бол одоо ингэ хийж л шүү дээ. Элон Маскын хийж байгаа нэг ядаж нэг иймэрхүү ч юм уу те. Харин ядаж нэг гэтэ яг тэрнээс илүү лаг технологитой болсон бол бид нар угаасаа мэдчих чадахгүй шүү дээ. Тэгэхдээ бид нар ийм ярих ерөөсөө цаг нь болоогүй байхгүй. Ягаад тэгэхээр одоо бодоод үзье та. Та нар одоо ингэж дээ шүү дээ. Харийнхан л үлээсэн бидний одоо хүн төрөлхтний мессежүүдийг хараад үзээрэй заяа. Түүний за нөгөө нэг шалдан хүүхэн за тэр Гитлер яах вэ? Албан ёсоор харийнхан зориулж илгээж байгаа шүү дээ. Тэр шалдан одоо зураг гэрийнхаа ихтэй нүүд зураг гэрийнхаа ихтэй явуулдаг. За тэрийг хараад за ойлгох гээд үзээрэй. За тэр айгүй муухай гажиг харагдах юм бол өөр зөндөө олон мессежүүд байгаа. Тэдний бүгдийг хараад ойлгох гээд үзээрэй заяа. Тэгээд тэрийг бид нар ер нь бол би ойлгоогүй заяа. Та нар ер нь ойлгохгүй юу? За. Бид нар ойлгож чадахгүй байхад тэр яг ямар оюун ухаан тэрийг ойлгоно гэд одоо биднийг эсвэл басж байгаа юм уу? Бид нар оюун ухаан биш үү? Бид нар бол оюун ухаантай байхгүй. Тэнгүүд бид яаж ойлгохгүй ийм ачин ийм явуулаад байгаа байхгүй харийнхан лу. Тэгэхээр тэрийг харийнхан тайлж чадахгүй. Яг ямар юм бэ вэ одоо бид нар чи хэлж үз. Харин яг нөгөө муурны жишээ шиг л байгаа байхгүй. Бид нар ерөөсө харийнхантай харилцаж үзег болохоор одоо яг яаж харилцаа мэдэхгүй. Нэг гэж үзэн, нэг хуржигнж үзэн. Яг тэгэл явж байгаа юм те. Тэгэхээр нөгөө жаан дуртай байх хуржигнд юм шиг байна. Тэгээ wow signal гэдээ бас нэг юм болж исэн байл ч те. Тэр чинь бол тэгэл угаасаа фейл хотлаа юм байсан. Хотлаа юм уу? Тэгээ ер нь бол бид нар чинь ингээл хөрх ингээл тасралтгүй нэг тарда амар 3 төрлийн юм хийж байгаа байхгүй. Нэг талаар бид нар чагнаж байгаа. Тасралтгүй ингээл шинэ тэнгэрийг харж байгаа. Дахиад ярьж гинөө гээл те. Дахиад ярьж гинөө гэдэг. Хоёр талаар бид нар нэг даарцаа шийдэж байгаа. Аа. Тэгээ гурав дахь нь болохоор долгион нэр гэсэн үг тэр нь. Тий. Долгионд явуулж байгаа гэсэн үг. Мэдээ явуулж байгаа гэсэн үг. Даасч байгаа. Тий. Хөлөг онгоц биш үү? Хөлөг онгоц явуулж бол радио долгионч айл айл юм уу тий. Тэгээд гурав дахь нь болохоор нөгөө нэг хил тайлдаг юм хөгжүүлээд байгаа байхгүй. Ларж яг ирж тарах юм бол бид нар бэлнэ гэдэг те. Тэгээд бас дээрэс нь гинт харийнхан бид нар тэр хүрээд ирэх юм бол бид нарыг юу хэрэгжүүлэх хэвээр юу хийх хэвээр гэдэг. Яаж л одоо бид нар улс гүрэн гэж байхаа ойлгох байлгүй дээ. Заанаад цэрэг юу зэвсгээ болохоор одоо энэ нэг хоорондоо бие биенлүүгөө чиглүүлэх ойлоод бүгдээрээ ийшин чиглүүлээрэ гэдэг. Яг энтэй холбоотой нөгөө нэг 17 онд хайр гайлыг сонирхогчдын уулзалт болоод тэн дээр ингээд алтагтаа даалж байгаа байхгүй. Харин тэгээд тэн дээр нэг юм ярьжсэн. Би одоо л ингээд санаад байдаг байхгүй. Харийнхан яагаад идэхгүй байгаа ингээд тэгэхээр эдгээр нь алах гэдэг юм гинэ. Тэгэхээр энд нөгөө нэг баталгаа гаргаж өгөх ингээд элчин сайд байх хэрэгтэй гэдэг. Элчин тэгээ ингээд бид нар ингээд та нарыг яахчгүй энд ингээд буугаараа манай говь дээр. Тэгээ ингээд нэг юм харийнханд зориулаад тийм тэнд нисэх бодол байлаа гэдэг. За. аль байсны тий. Тий. Аль биосны тэгээд ингээд байгаад байгаа гэдэг аахгүй ирчээд би бууж чадахгүй наа. Ийм ямптай. Шууд ингээд нөгөө тий ингээд буугаад ирэх юм бол. Тий ямар нэг яга дохио явуулахгүй юм бол мэдхгүй. Дахиад явуулж мэддэг хөө. Гайж тонтой юм биш үү? Нөгөө нэг шалдан зураг гарч өрөөд ирсэн юм шүү. Харин тий. Гаригийн зоныг ногцыг хараад Шалдан биш үү? яаж юм бэ харин тий. Хоцоод л тий. Хаан боох уу? Харин тий. Яг хаан боол болох юм болоо гэх тий ингээд Зурагч үгүй бууж болохгүй шүү дээ. Тэр чинь ингээд тий бид нар одоо хин нэг айлыг ингээд тий шалтан байгаа ингээд тий гэрэлтийн цонхруу ингээд дорон чиглүүлчихэд тэрэн лугаа ингээд нэг мэддэгдхийг хүсэхгүй шүү дээ. Гэрэл мэдчихвээ гэж бодсон шүү дээ. Тэгэхээр тэр чинь нуугдчихад байгаа байхгүй тий. Яалчгүй шалан зургаал хүрээд. Эсвэл буудсан байжгаад сая өд болоод мэйл зээлэн задарсан болоо. Тий болоо. Нэр ганц хоёр нөхдүүдийг авчирч судалж исэн гэд нэг тимнүүдийг яриадсан тий сая хэдхэн хоногийн өмнө илүү тэр чи яалаа нэг нөхөр манай засгийн газар бол юм харийнхныг судалж хагаад
Тэгээ би бол одоо ингээд Библи дээр гараа тавьж байгаа. Тэгээ одоо ингээд те би бол ийм улсын энэ хүн байна. Андаа тангаргаа өргөж жагаад би удлаа яриаг үгээд. Тэгээд одоо андаа тангараг өргөж жагаад одоо висл блоо хийсэн гэх юм. Гэхдээ одоо тийм мэдээлэл хийгээдсэн шүү дээ. Тэгээд одоо шоул хийж байгаа байлгүй те. Зүгээр гаж донтой гэдэг дээр нь жокко бариад апстэй нэг л хэлсэн. Буугаад ирсэн байсан. Бууж ирээд бала юм хийж байгаа. Тэгээд яг хүн шиг царайтай байсан те. ДНК нь ямар вэ? Тэр Элон Маск тэгээд Эпштейн тэдний одоо ДНК-г нь бас ингэ шинжлэх хэрэгтэй юм байна. Ер нь яг хэдэн хувь тараад хэдэн хувь зөрж ийн тий. Тэр нөхдүүд хамгийн ноото нөхдүүд тэд нар байхгүй. Тэр харь гаргийнхан ч юу лээ нөгөө нэг хамгийн сүлд Монголд хурж ирсэн байх магадaltaй нэг юм 3 юм сонио үг бичсэн байсан биз дээ. Нэг юу лээ худагт Made in Mongolia. Үгүй нэг юм 3 ямар ч хамаагүй рандом үг үйсэн. Худагт овоог яасан ч үлээ нэг юм 3 үг үйсэн. Хот гавра юу. Тийм харь гаргийнхан юм нэг юм сони юм ашиглаад ах шиг байгаа юм. Тэгээ позишн систем. Дундаа нэг зихтэй тий. Тийм нэг яриа тийм. Монголчууд тэрийг нь илрүүлсэн шүү дээ. Анх удаа ингээ монголчууд илрүүлж байгаа байхгүй. Нэг лайв чин одоо нэг хаанхын аль хөдөө сум аймгийн хүйсэн үү? Тэр хаанхын лайв байсан бай. Улаанбаатар клуб биш байсан тийм үү? Тий. Вау. Тэгээ Монголд бол тэгээд ингээ тиймэрхүү байдлаар харийнхны давталгааныг бол илрүүлсэн байгаа. Лайваар илрүүлсэн. Одоо ер нь харийнхан бидний дунд амьдарч байгаа гэдэг бас юм онл яваад байгаа л да тий. Одоо conspiracy theory. Тэгээ тэр нь болохоор нөхдүүд аль хэдийн ирсэн ирээд бүр бидний дунд ороод бүр ингээд хамт амьдарч байгаа. Тэгээд бидний ингээд өөр болон одоо тий энэ валютын урсгалыг бүгднийг бааздаг. Тэгээд ерөөдөө 2000 жил юм хурж ирэн гутаа энэ ч манай газар нутаг байсан шүү дээ хамааяа гэдэг. Нэг тэгээд юм байгаа байхгүй. Тэгээд судалж штэ тий. Бид нэлийг судалж эхлэхээс өмнө аль хэдийн нийлцэн байсан бол яах вэ? Бид нар бүр арил дээр үйсэн ирчээд нууцаар аль нийлэлцэн юм чинь. Тийм тий. Судлаад байсан чи угаасаа ихэнч байдаггүй тий ингээд байхгүй байна. Тэгээ модны цаас харж байгаа ч юм уу. Бид нар аль хэдийн байж исэн. Тий. Бидний ирэхээс өмнө угаасаа байж исэн. Тийм гарууд. NASA биднээс нууж байгаа. Бид нар хідүүлээсэн тэгээл та. Хідүүлээ ерөөсөө байхгүй юм шиг байж. Тэгийн гариг дээр яг байгаагүй юм шиг. Тэгээ яг байхгүй юм шиг байж байгаа. Шинээр хурж ирээ яах нь вэ гэдгийг харъя. Тэр төлөвлөгөө ярихдаа бид дөрөв донд байхгүй гэдэг яаж мэдэх. Тэг нь таниулаад байдаг нас. ДНК-га шинжлэхөө. ДНК-гаар л хүн гэдэг төрийн бас байгуулах юм байна уу? Бид нэр ингээ илэрх юм бол яах нь гээл нэг ногоон юм суулгаал тавганд хийгээл нисгээл явуулгаад нөгөөдөл нь бодож байна гэж. Харин тий. За эднэр байгаа гэдгийг хэлж болохгүй юм байна. Харин тий. Тийм ээ. Тийм байж бас магадгүй юм байна. Тэгээд тийм юм шүү. Сансраас ингээ хайгаад байдаг тий. Чи юм шүү. Ер нь нөгөө айлаас гуйхаар авдраа уудалч гэдэг шиг те ер нь бол яг хамар доорн байж исэн байх үү те. Одоо энэ Монголд хайрынхан байх ингээд. Хамар доорн гэсэн чи ягаад амар ажиглалтай байгаа байхгүй юу? Манад колонк нөө. Ямар колонк? Юу? Сансрын. Түнэл нүртэл байгаа шүү дээ. Барч. Бардах гэж ирнэ. Тэгээд түнэлтэх гэж ирнэ. Тэгээ хамгийн гол нь түлшний хөдлөө иргэнэ шүү дээ. Тэгээд нэг хүн хурж ирээд тэгээд түлшгүй болоод ламбард нь тавиад тэгээд дууцсан болсон гэдэг. Аахгүй юу? Ламбарднаас нисдэг тавг авчих юм бол ийм сасрын колонкоор шарсан галуу хөвчийлэг ийм шар хайргийн далай дээр очимоор байна гэдэг байгаа шүү дээ. Өөр тийм тонтой нас шар хайргийн далай хүсчээдэг нас. Бид нар одоо хариг бүр тийм ч байх шиг байна. Бид нар одоо өөр гарагт очих юм бол тийм юм уу те. Давсан далайтай. Тийм тий. Уухай эцгүү далайтай. Юу би юу. Тэр ихтэй нэг 7 хоноо л өдөх хаа тий яг тийм гарагт тэр байл. Харин тий. Юм олон За 7 хоног юм болоо тэгээд элбэг болоод ирэхээр ерөөхдөө нэг сонирхол татгаа байлждаг. Тэгээ амар хөөстэй л болоо болох байх. Хөөсрөл те. Тэгээ яг шээсний хөөсрөлтөө. шар яриллуугаа сэлж байгаа л гарч ирж угаадахтай. Тэнцээ нэг балгах нэг аралт. Үгүй харин тийш орж угуучаад гарч ирэх юм шиг. Согтчол живэн штэ.
Үгүй пивэн дээр бол яач бас хөнгөн. Нэр пивэн дээр илүү хүүх хэвчтэй юу? 7 хоног гэдэг 2 3 хоног тэр чинь муухай болчих шүү дээ шинжлэхдэггүй юм чинь. Хонцгоор ч муухай болчихсон юм. Тийм. Тэгээ устын ч усттай адилхан л мастай байгаа. Тэгэхээр живхэл юм байна л да. Тэгэхээр бас эвгүй юм байна тий. Цаг бол 1 цаг 43 минут болсон байна. Тэгээд хэдүүлээ За нэг ус 2 цаг болчих. 2 цаг болчих гоо. Тоолж байна тий. Гэхдээ ер нь бол гэхдээ тий харь гаригийн тухай бол ингээд яриад Яриад байгаа. байгаа. Гэхдээ хэдүүлээ бол өнөөдөр бол яг бүр харь гаргаач бүр нэг амар фокслаад ярьсангүй шүү дээ тий. Гэхдээ саний ярианууд дээрээс бол амар олон дараагийн ярианууд ингээд хальт явчихж байгаа. За одоо тий дараагийн ярианууд чинь тодорхой болчихлоо. Ер нь тодорхой болж байгаа. Фан сперм ярина. Мөөг ярьж болж байна. Харин тий. Тэгээд чинь өөр тий тэр идэгч ярьж байгаа. Тэгээд эртний соёл иргэншил. Тийм бах тий. Тэгэхээр баг бүх AI. нэвтрүүлгийг зангидаад хийчих юм шүү тий. Харин AI гэхээр наач харих байж болно гээл. Номоор бол өмнөх үгүй шүү дээ. Одоо Тийм ээ. өмнөх үг болчихоо тий. Эпизод 0 юм шүү одоо жигнэсээ. Өмнө нас нэг хийсэн. нэг эпизод Явцсан байгаа юу те? Тэр цацагдах юм. тэр нь бол real meal-нэд гарах юм. Тэрүүгээр үү? тэр бол одоо промошн л болох. Тийм байна. Тэгвэл тэрэн дээрээс тэгснэ энэчнээс эпизод 0 юм шүү тий. Тэр нь өмнөх үг нь энэ нь гарчгна. Гарчнуудын жагсаалт нь Яг жигнэс хизээ хийх гэдэг байна. Гарчиг нь явчихад тийм. Ойлоо. Нэр тэгдэхтэй ном ингээд амарсан ихлэ хуудасгүй яваад идэгтэй. Хуудасгүй явж гинт хуудас гарч ирж байгаа. Бүр хідээрж гарч ирээд байгаа 10 мар. Шууд тавдгаар. Явж ирсэн. жинхэнэ харь гаргийнхаа ирэхэд эхний дугаар бичигдэнэ. Тэгсэн чи дараа нь за манай эхний дугаараа гэж хүмүүс өгдөр харь гаргийн үрцэн биш үү? Пүү цааш Гэтэ дараагийн дугаар дээр бол нэр факт чек хийлэгдэг химэл аюунтай байвал бас зөв юм байна те. Тэгээд шууд ярьжангууд хажуунаас гинт зүсч орж ирэл. Өөрийг нь хэлж штэ чи бол амар гондог факт чек хийдэг. Ийм AI шүү заа юу гэд. Одоо манипуляц хийгээд байгаа штэ те. Одоо нэгээс чи айгүй мундаг гээл. Тийштэй та айгүй зүг ярьж байна. Би айгүй мундаг гэд. Тэнгүү чи ингээ факт чек хөөрж байгаа те. Тий. Тэгээд бидний ярьж байгааг сонсож хагаад дондор ингээ илт худлаач юм айсгүй ингээд бидний ярьж байгаа тухай ингээ судалж хагаад үний ярьж байгаа худлаа ярьж ингээ дондор нь гарч ирээ бас хэлж байгаа. Тэгэхгүй бол насаа бол юу ч хамаагүй худлаа ингээ яриа л идэг болохоор тий. Тэгээ генерейт хийгдээд өөрөө ч мэдэхгүй ярьж байгаа шүү дээ. Дараа нь одоо энийгээ сонсож л одоо оо гэдэг нэр ой санаа байна. Манай AI ч бас өөрөө интернетээс судалсан болохоор Миний л үтсэн юмнаас орсон. их өсвөр нэг л байна. санал нийлэх юм бол их байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг ярьжсэн чинь миний ярьж байгаа зүв бистэй хиймэл оюун ухаана гэдсэн чинь нөгөөт нь зүв байна. Их сурвалж нь юу гэсэн чинь миний блог гэдэг. Гэ би Trust me bro. ийм их сурвалжтай юм үзлээ нөгөө нэг юу штэ газрын овол дээр ингээд маргалчихсан те. Тэндээс би өөрөө хэлж байгаа болохоор үнэн чи их сурвалж байгаа гэдэг. Өөрийнх нь сурвалж болохоор өөрөө юм биш. Би их сурвалж. Нөгөөх нь болохоор их сурвалж байхгүй гэдэг юм биш үү? Чи их сурвалжаа гаргаж ил би бол өөрөө хэлж байгаа учраас энэ үнэн Их сурвалжтай. Их сурвалж нь бол би хэлж байгаа. Айр настай. Эний чинь бол яг нэг юу гэдэг юм бэлээ шүү дээ. Эзотерик гэдэг юм бэлээ шүү дээ. Эзотерик гэдэг үл яг тэр хүн л баталж чадна. Өөр хүн баталж чадахгүй. Эзотерик гэдэг чинь угаасаа тийм зүйл юм уу те. Тий, эзотерик Тэр хүн гэдэг дэрэл болсон зүйл. Тэгэхээр тэр хүнээс өөр хүн мэдэж болохгүй болохоор. Үгүй бас мэдэж болох л байх та чи энд итгэчих юм болоо. Итгэх юм. Тэр чинь шашин болчихсон биш үү? Шашин ч бас арай өөр. Култ бас нэг арай өөр. Гэтэ ямар ч байсан тим одоо нэг сайн юу лээ. Эзотерик ч бодвол өөр хүн үгүйсгэж болохгүй шүү. Үгүй ер нь бол эзотерик бол ийм түгээмэл бол маш юм жижиг хүрээнд байдаг. Тэгээд нэг юм шууд хүн нэвтрэх боломжгүй. Одоо ямар нэг юм нууц харилцаа юугаар ингэж харилцдаг. Бүх юм нууц явагдаж идэг гэсэн. Цөөхөн хүмүүсийн донд. Тэгжээж одоо тэр чинь бас эзотерик болно. Тэгэхээр одоо би л ад ч юм мэднэ. Би нэг 3 хүнд яг жинхэнэ үннийг хэлсэн байгаа. Тэгээ намайг өгөх юм бол тэр 3 хүн одоо ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэрийг одоо ингэж юу яах юм? Задлах юм аа. юу юм шүү. Энэ ч алаа нахгүй те. Сонсох гэдэг. Ингээд цацчихж байгаа юм чинь тэр эзотерик байха болчих юм. Тэгээд энэ хасаад тэд дээр ингээд
худлаа ярьлаа гэд. Тэгээд доор нь бас нэг хүн ингээд тэрийг ингээ худлаа байна гэдгийг ч юм уу факт чек хийгээ мэдчихэж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол тэрийг бичээд үлдээчээрээ. Тэгээд бид нэр бас ингээд энэ тэндээс авсныг сурвалж зөвлөдөг. Эсвэл ингээ худлаа байж магадгүй тий. Тийм юм ярьж байгаа шүү. Тэрийг факт чек хийгээрэй. Юу их сурвалж нь бол би гэдэг байгаа. Тэ. Их сурвалжаад дурдах юм бол би хасаа чи энэс илүү их сурвалж тэ чамд хэрэгтэй юу тэ. Магадгүй ингээ интернет энэ тэндээс тэгээд нэг өөр юм гэсэн бодолтой ингээ хайлж мэлээд харин тэ. тэгсэн юм байна. Их сурвалжаа дурдаараа гэдсэн чинь тэр камерыг авдаг. Жоо хухраач өстэй энэ. Өөрийнхөө яг тэр ярьж байгаа юм. Янонод бас их сурвалж болцсон явж идэв шүү дээ. Гэхдээ тэгээд их сурвалж юм чинь тэр чинь. Их сурвалж бол их сурвалж. За тэгвэл би бол дуусгах чи хэл гэж бодлоо доо. За атак л ямарчсан явж л байх юм байна. За. Атак нэг сонссон ярьсан юмудаа нөө цаат хидтэй аваач ингээд нэг юулахгүй. Тагнуулаа мэдээлэл өгөх. Тийм тэгэхгүй бол одоо энэ нэг сорж байгаа юм дотор нэг хідэн меган дуусах гэдэг байгаа. Би явуулаад байна. Цааш тий. 11 гэрлийн жилийн цаанаага од руу явуулна гэж чинь бас юу биш шүү. Их ажил шүү тий. Атак нөгөө нэг одоо дуусахгүй бол симуляцаас байгаа. Нөгөө гээл маань үйлчлээд эхэллээ гэж. Зээ. Чи орж ирэхээс өмнө гээл нөө идэж болохгүй гээл идсэн юм уу те? Тэгсэн шүү дээ. Тийм тэр ямар ч идэж болдго юм байли. Тэгээ симуляцаас би гарсан уу гараагүй би симуляцтай байна. Тэр их ч одоо нөө химэл оюунаас асуув шүү дээ. EGIS. Тийш тэр хизээ зохиогдох уу? Тэр зохиогдох болоогүй шүү дээ. Одоо би зохиохоос. Алиг гэлцаач аа. Харин тий. Тэгээ химэл оюун гэдэг дугаар байгаа шүү дээ. Тийм. За тэрэн дээр гоё юм ярьж өгнө. Nice. Тэн дээр яг арын юмийнэх юм шүү дээ. AGI-ха. Тийм бүхний ард юу вэ? AGI гэж юу вэ? Ой тэгтээ нэвтрүүлэг төгсөж мөсөх юм бол яах юм бол. Ингээ уусаа дээр үеийн дуунууд шиг ингээ дуугаас боллоо. тэгсэн баг багаар хар болоод идэв. Тэгэл ингээ Хүн гайхах. ер нь ингээ дуусж байгаа шүү.